Сайн уу? За, орой минь гэхгүй дээ. Орой минь. Та бүхэнд өглөө өдөр орой минь. Би тэр бол арай бичиж байна. Тийм. Юу байна да? За, бид хоёр маш гинтийн байдлаар гів гинт подкаста бичгээр боллоо. Нэг юмны дагуу маргалтхан шашин те. Гинт бодлоо. Ярьжсэн. Бага ярьж ирсэн. Хоёлаа нэр энэ сэдвэр подкаст бичих юм биш үү гэснээр шууд гараад ирлээ. Тийм. Болроо манад хонжоо те. Тийм. Тэгээ тийм болохоор би тэр хамт ингээ хоолоо хийж байж байгаад намаа ингээ хоол хийгээд болроо миний ээжүүд ингээ энтертейн хийгээд тэр намайг ингээ хөгжөөгөөд тэг ингээ тийм ташаагадлаа зогсож идэг. Тэрнээс салбар аваадаг мөг гэнэ. Тийм хүнд зарагдаал. Тий. Тэгээ тэгж байж байгаа тэр галтгооны яриа. Хоол хийх үед угаасаа нэг тийм амар тийм халуун дотн ч юм уу нэг тийм яриа өрнөдөг штий. Тэр яриан дондаа бид нэг амар гоё жоохон нэг тийм бас сонирхолтой сэдвээр хүн болгоны яриа хоорондоо яадаг те маргалддаг. Тийм. Санал зовлтдаг ч юм уу. Тэгээд ярианы сэдв маань хоолноосоо хоол хийж байгаа үйл явцаасаа гарсан байгаа. За тийм. Тэгээд хоолоо хийж агаад юу гэж ирсэн блэ? Чиний базаад асуулт болох та. Сэдв рүүгээ юу? Ингэсэн. Шууд сэдв рүүгээ орол яриа хоёлаа. Ер нь бол за энэний талаар ярихын тулд ингэдэг аахгүй юу? Би болохоор ингээд гэртээ хараад оройд ол хоол хийдгүй орой хоол. Яагаад гэвэл ингээд намайг гэртээ харахад ер нь бол хоол маань хоол ер нь хийцэн байдаг аахгүй юу? Хоол маань. Тийм. Тийм амар юм нэрс хүн байдаг гэсэн хоол маань. Гутал маань хаана. Халбаг маань. Тийм. Тэгээд би болохоор ингээ хоол хийдгүү би хоол хийцэн байдаг болохоор би ингээд орой ажиллаад харж ирээд хоол хийдгүү талаар яриад. Тэгээд савдаа болохоор юу вэ? Орой ирээд угаасаа л хоол хийн штэ. Угаасаа ингээд эмхтэн хүмүүс чинь орой гэртээ юу хийх вэ гэд ингээд ирдэг штэ. Угаасаа орой болгон хоол хийн гэд. Би болохоор ингээд яг нөө ерөөсөө орой гэрт ирээд хоол хийх тийм баймааргүй байна. Тийм. Хийдгүү болохоор би ч гэсэн ирээдүйд ч гэсэн ингээд ийм баймааргүй байна. Ирээдүйд айл ихнэр болсон ч гэсэн эмхтэн ингээд хоолоо хийя гэсэн бодлоор гэртээ хармааргүй байна гэж яриад хэлсэн. Тэгээд бид тэр ер нь бол тийм л дээ гэж ярьж агаад би шууд нөгөөс евро орлоо. Евро том болоод гэдэг. Тэгсэн чинь ингээд тэгэж явж байгууд савдаа болохоор ингэсэн байхгүй чи ингээд би ингээд нөгөө нэг орой хоол хийдггүй би ингээд орой ирээд юу хийх вэ гэсэн бодол орой ажлаа тараад амир ядарч ирчээ дахиад хоол хийн штэ гэх нэр надад байхгүй гэж ярьсан чи ихтэй аль ихнэр болчоор хийн штэ хийж л тараа штэ гэж байгаа байхгүй. Тэнгүүд нь би болохоор би ягаар аль ихнэр болсон ч гэсэн ихнэрэн заавал хийн гэж би эмэгтэй заавал хийн гэсэн бодолтой ярих хэвээр би нөхөртөөгөө ингээ анханасаа ингээ тохиролцсон. Би ингээд эмхтэй болохоор хоол хийх хүн биш шүү. Яг ингээ хоол хийн л дээ. Гэхдээ би эмхтэй болохоор хийж байгаа бишгүй шүү. Тийм. Зүгээр аль нэг нь боломжтой үедээ ч юм өсөл бүр үнэхээр ядраад байвал хийхгүй байх ч юм уу. Тиймэрхүү байдал ингээ байна гэдгийг анханасаа тохиролцсноо гэд. Тэгсэн чинь завда ер нь бол тийм. Гэхдээ чи хүүхдтэй болох юм бол хүүхдтэй хоол хийж өгнө шүү дээ. Хүүхдтэй бол чи баян хоол хийж өгнө гэл. Тэгсэн чи би яасан гэсэн юм. Чиний сонголт биш. Амьдралын чинь хэм маяг болчихно. Тийм. Тэнгүүт би ингээд хэм маяг байх. Би тийм баймааргүй биш гэ тийм. Тэгээд ихсэн баггүй юу? Тийм. Тэгээд эндээс ингээл ер нь яг ерөнхийдөө ярианы систем нь одоо ийм болсон юм. Хин хоол хийх ёстой юм бэ? Ер нь яагаад эмэгтэйчүүд гэрээ ажил илүү хийгээд байгаа юм бэ гэдэг талаар яриад тэгэл бид хоёр ярьж байгаа байхгүй. За угаасаа энэ ингээд хоёулагийн амьдарч байгаа нөхцөл өөр байгаад байна. Тэгээд амьдарч байгаа амьдралын хэм маяг өөр байгаад байна. Өссөн орчингууд нь гэр бүлийнх нь ингээд өөрөөр одоо өссөн хүмүүжлүүд одоо орчингууд нь өөр байгаад байна гэж бодож байгаа юм. За тэгвэл хоёулаа ингээд багасаа эхлэе л да. Чи юу н одоо энэ хоолыг хизээнээс ер нь би дааж хийгээд ер нь хоол хийх ингээд хариуцлага гэдэг юмыг ер нь яаж мэдэрсэн бэ? Чи угаасаа одоо ингээд ажилд ороод ер нь ингээд дүнд чинь том болоод хоол хийх болсон болохоос биш. Чи ингээд аль эрт ингээд алийн том ингээд гэсэн болохоор ингээд тийм галтгооны ажилд энэ ажилд орсон байгаа шүү дээ. Чи юу яад энэ хариуцлагыг хаанаас ухамсарласан бэ? Би болохоор яг 5 дахь ангид анх хоол хийж эхэлсэн байхгүй юу? За. Яг 5 дахь ангид гомтой шүүл. Ээж ингээ гомоо аваад тавьсан. Тэгээд ингээд махаал лавшаа машааны гомн шиг. Тийм, лавшаа гомн манах бүр ингээ нөгөө уут утаар навчдаг гэсэн. Тэгээд ингээ гомоо аваад тавьсан. Тэгээд махаал би өөр ирччихдэг байсан юм шиг. Тэг ямар ч ээж би ингээ хоолоо ихтэй амар санд ээж рүү ингээ яриад ээж хідэн шанаг ус их вэ? Хідэн халбаг давс их вэ?
Тэгээд би гомгоо болсон яаж мэдгүй бүх юм асууад ээж ингээд надруу за тэдэн шанаа хий нэг албаа давсъя. Тэгээд ингээд төмсөө тэдийг арилгах. Тэгээд ловн тэдийг арилгах. Ингээд ногоонуудаас тэдийг идчихээ дараа нь тэрийг хиймийг ингээд надад бүх нөгөө степ болгоноор нь зааж өгөөд би тэгж хоол хийж эхэлсэн. За тэгээд 5 дахь ээж чинь чамаг хоол хийх юм ээж чинь л хоол хийдэг гэсэн танахны тэрийг би санахгүй байгаа. Ягаад ч юм 5 дахь ангидаа ингээд нөгөө нэг би гэрт ганцаараа хоол хийх шаардлагатай болоод би хийжсэн байхгүй юу? Аха. Бодвол одоо ээж л хийдгэлсэн баг. Тэгээд би 5 дахь ангиас эхлээд хоол хийж эхлээд ягаад вэ гэхээр би гэрт одоо ингээд надаас өөр том хүн байхгүй учраас хамгийн том нь би үлдсэн учраас хоол хийж байгаа байхгүй юу? Ер нь л. Тэгмэд ээжээр ингээд арай мэрэ ирээд тэр би ингээ үлдээд хоолоо ихтэй дүүнэртээ зориулж бас хийж байгаа. Би чи ингээ аав ээж хоёр айжуудаад байгаа юм чинь дүүнраа ингээд бас хооллох хэрэгтэй биш дээ. Тийм үүрэгтэйгэр хийж гисэн байна шүү дээ. Одоо тэнгуут миний ингээд боддог нэг зүйл нь нөхгүй юу. Гэр бүлийн гишүүд дунд ингээ бүгдэнд нь хүлээсэн хариуцлага гэж байгаа. Тэрний эрх гэж бол байгаа. Тэгээд нэмээд ингээд наснаа насандаа тохирсон үүрэг хариуцлага гэж байгаа. Тэгэхээр ингээ би бас дүүнэртэй ч гэсэн хэлдэг. За ингээд би чи ингээд дүүнэрдээ за чи тэдэн настай учраас чиний хүлээсэн үүрэг бол энэ чи нэг миний үүрэг бол энэ нэг ээж хоёрын үүрэг бол энэ гин. Гэхдээ үүрэг гэдэгтээ бас хариуцлага гэдэгтэй. Тэнгүүд ингээд тэрнийхээ дагав ингээд хариуцлага би 5 дахь ангиас л хүлээж эхэлсэн юм шиг байна. Миний хариуцлага бол. Тэгээ хийж явж байгаад ер нь бол яг ажилд ороод нэрнгэсээ орой хоол хийгээ болсон. Яагаад гэвэл яг нөгөө насандаа тохирсон хариуцлага гэдгийнхаа дагуу манай дүүнэр ингээд насан том болгоцсон зай орой хоолыг даадаг болох жишээний тийм хариуцлага нь үүссэн. Тэгэхээр чи одоо тэд настай болсон юм чинь чи орой хоолыг даан шүү гэдгийг би ер нь бол дүнэрт хэлсэн байхгүй юу? Өдөртөө. Тий. Чи ингээд хийж байгаа нь ингээд ерөөсөө одоо ингээд ядаргаатай зүйл биш. Чи ингээд чиний хийх ёстой зүйл. Энэ гэрт байгаа. Энэ гэрт байгаа гишүүн болгон хариуцлагатай үүрэгтэй. Тэрний дагуу чи энийг хийх чинь зүйл нь нэ. Яа тэгвэл чиний өмнө байгаа би тийм байсан. Одоо ээж аав тийм байсан гэдэг ингээд хариуцлагад өөргүүлээд явцсан. Тэгээ одоогоор бол ингээд одоо ингээд яг хоол хийх хариуцлагыг хүрсэн хүмүүс нь манай дүүнэр байгаа учраас намайг орой ирэхэд бол хоолоо хийцэн байдیں۔ Тэгэнгүүт би ингээ ботхоор ирээдүйд гэр бүлийн юм сургаагүй байсан бол одоо ингээд аав ээж ажилтай чи ажилтай ирэхэд дүүнэр чи ингээд та нарыг хүлээгээд байж байгаа. Сонимстэй. Тийм. Тэнгүүт би ингээ заагаад эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт би ингээ ботхоор ирээдүйд нөхөртэй боллоо. Тэнгүүт ингээд аль бит хоёрын ингээд харилцаа яг л адилхан гэр бүл хоёр талаас нь нийлэн гэл ярьдаг шүү дээ. Тийм байхад ягаад эмэгтэй нь ганцаараа хоол хийх хариуцлагыг ингээ хүлээх ёстой юм гэдэг зүйл надад ингээд амар тийм хэцүү байдаг байхгүй. Тэнгүүд өнөөдөр ингээд эхэлсэн. Битээр ингээд за тийм шүү. Яг энэ хүртэл ингээд явж байгаа. Зөвхөн эмэгтэй нь хоол хийх биш ээ гэдэг. Тэгээ явсан чинь битээр яг нэг жоохон зөрчилдөж эхлээд тэгвэл энийг хоолой подкастн дээр дэлгэрүүлж яриа гэдээ ярихгүй үдсэн нэг зүйл нь сувдаа ингээд ер нь эхнээсээ чи эхнэр болчихвол хийн штэ гэж эхэлж байгаа байхгүй. Гэтэ би эхнэр болсон ч гэсэн нөхөртөөгөө хуваанаа гингүүд за тийм л дээ. Гэтэ чи хүүхдтэй болчихвол хийн штэ. Хүүхдтэй болчихвол чи хүсээгүй чиний хийх зүйл болно гэд. Тэнгүүт би бас хэлсэн. За би үнэхээр бага наснд нь бол хийн. Гэтэ ингээд том болсныхаа дараа би бас хүүхдүүдэд дахиад хоол нь хийгээл бэлдэж өгөөл явуулахгүй. Яагаад гэвэл одоо ингээд манай ажил дээр миний үеийн залуучууд тэд нар болохоор ингээд зарим нь ээж хийгээд арай нөгөө өдрийнхөө ланчийг ингээд авчираад иддэг байхгүй юу манай ажлынхан. Тэнгүүт зарим нь болохоор та нар хоол өөрөө хийсэн мө гэхээр хийцэн угаасаа хөрөг чинь бэлэн байж дээ ээж хийцэн тавьсан байт ингээд зарим нь болохоор өөрөө хийж ирдгээ гэж ярьсан чинь би болохоор бас зөрөөд үгүй чи хүүхд чинь том болсон ч гэсэн хүүхдтэй өдрийн хоолоо ээж л байна. Ажил дээр хоолоо ингээ ирүүл мэдээсэ гэснээр чи хоолыг бэлдээд хөрөгчөнд хийх л болно гэж байгаа байхгүй. Би болохоор үгүй та тийм том болтол нь би хоолыг бэлдэж өгч явуулахгүй гэл ихсэн. So за энэ дээр за миний өнцөг бол юм байгаа. Тэгэхээр сувдагийн өнцгөөс ямар ах нь Яа зүгээр хизээ хоол хийсэн бэ гэсэн чинь зүгээр хамаагүй ярьцдаг гинэ. За миний хувьд ингэсэн. Хэвлэлийн байгууллагын нэг ингээ өмгөөлөд байгаа шнэ. Бараг ингээд этрээс хүмүүсээс сонсож байгаа хүмүүсээс бараг ингээд асуулт ингээд хариулт ихэд байгаа юм шүү дээ. Тийм биш шүү. Бид зүгээр л хэрэлдэж байгаа юм ерөөсөө биш. Тэр зүгээр л ингээд санал бодлоо. Зүрс тийм. Бид өөрөөс байнга л ингээд копи хийдэж тийм ингэдэж шүү гэдээ байнга ингээд ярьд юм аа. За би болохоор ингэсэн. Одоо ингэ гэр бүлийн хүмүүжил гэж байгаа. За чи нэрээс хоол анхны хоол. За тийм шүү. Йоо за би болохоор хоол бас ер нь жоохон багтаах бага ингэдэг ах. 5 авдаа бол биш нэг 2 3 дугаар ингэдэг ч юм уу. Тэгээ ингээ аав ээж хоёр байхгүй. Тэгээд би ингээ гэртээ байжгаад тэгээд яасан байхгүй юм. Тэр бүгдээ багтаач ингээл гурилаа зураал гэл гурилтай шүл хийж иддэг байсан шүү дээ. Тэгээ тийм хоол хийх гээд эхлээд бол нэг будаатай шүл хийжсэн. Тэгсэн чинь ингээ нэг тэр болохоор би ингээд асууж масуугаагүй ээж рүү усаар ирж чадаж матахгүй бүр ингээд сүлжээгүй хөдөө бисэх. Тэгээд ярьж чадахгүй.
Тэгээ ингээ асууж чадахгүй. Тэгээд тийм болохоор нэг юм будаатай шүлэн нэг юм зутнархуу юм болоод дуусчихсан. Yes, угаасаа тэгнэлтэй. Тийм. Миний ч гэсэн тэгдэг л одоо ч тэгдэг гэж. хятадтан болно. Тийм дараагийнх нь болохоор би бас ингээд гурилтэйжлийнхээ гурил зуурсан чинь ингээ амар юу болцсон. Ялцгаа болцсон заяа. Баг ингээд гурил нь хоолн уу? Гурилаа зурсан чинь гурил нь баг ингээ урсаж мурсаа. Тэгээ би яагаад гэдгийг мэдэхгүй шүү дээ. Яг уу надад ингээ аав ишээр зааж өгөөгүй байхгүй. Би зүгээр намайг хийгээгүй. Би зүгээр ингээ аав ишээрээ орой ирэхэд би ингээ хоолтой байх ёстой гэдэг юм юу сурцсан гэх юм уу. Тэгэл хөрх юм цаймаа хийгээл хоолмол хийж байгаа юм. Тэгээ аав тэрийг хараа жоох ингээ яаж яасан юм аа ингээд өө чи энийг ингээ завараалаад мавараалаад гэл жоохон тэгжээсэй. Тийг бодгоо ингээ те гэж болохгүй байна да. За ингээ гоё ингээ сайн гурлаа сурах юм байна да гэж бодож моддог гэж байгаа. За тэгээд таав ижсэн гэж байгаа. Тэгээ би чи 10 жилдээ ингээ давах ихчтэйгээ ер нь нэг хэсэг байдаг ус аахгүй юм. Тэгвэл манай аав ихч амар аав ихч амар завгүй байдаг. Тэнгүүд би ингээд ер нь бол угаасаа ингээд хараа л би хоолоо хийх ёстой. Хараа гэрэх ажлыг хийх ёстой гэсэн тийм юуг ингээд манай нэг одоо үеэлэгчүүд гэсэн манай үеэл тамагч тэр их шиг ингээд надад угаас суулгацсан манай их ч угаас гэрээ ажилтай амарсан. Гэл бүхэл юм гэрийнхаа бүх юм хийдэг. Би ингээд тэрнээс нугасан хараад суралцсан. Хүн чинь ингээд угаас гэртээ ингээд ажиллаа хийх ёстой юм байна. Хоолоо хийх ёстой юм байна. Гэт одоо ажуу хүн эрэхтэн ингээд гэртээ ирээд хоолоо гэрэх ажлыг хийцэн байх ёстой юм байна гэдэг тийм юу суугаад тэгээ би ингээд угаасаа л 10 жилийнхаа ингээд 10 жилдээ ингээд байж хахаар манайхан за тараацтай тэгин мэгэн талбай дээр очиж тоглоно моглоно гэдэг жахаар би ингээд зүгээр л гэртээ очиж тэгэндээ түлээгээ ингээд бэлтгэх юм байна да. Тэгээ хоол хийх юм байна да. Ямар хоол хийх юм их гэж амар ботдог заяа. Дөө тэгж бодоод би шууд гэрлүүгээ яваал хоол молоо хийдэг, гэр мэрхэн ажлыг хийдэг. Тэг ингээ орой хоол ямар хоол хийхээ гэдэг толгойн өвчин бол ингээд хоол хийж сурсан цагаас байсан тий. Тэг би бүр ингээд ихчээд ингээ хэлжсэн шүү дээ. Би ингээд өгчөөс ингээл заримдаа ярьж мэлт ямар хоол хийх үү гэж асууж мсуудаг. Тэг би ханга асуугаад байхгүй шүү дээ ажилтаа нэг. Тэгээд та надад ингээд 7 хоолны хуваар гаргаад өгчих гээд ингээд хөргөчн дээр нэг ингээд бичүүлээд. Тэгэл тэгэхэд надад амар төгсөн. Тэгэл орой орой л юурс толгоогчлахгүй тийм хоол идэг. Тэгвэл багасаа ингээд би нэг юм за орой орой би гэрэх ажлыг хийх ёстой, хоолоо хийх ёстой. Ажилтаа байгаа би ингээд хийх ёстой гэсэн тиймтэй болцсон. Тэгээ оюутан болоод ч гэсэн ингээд яг гэртээ очихороо тэгтээ гэртээ очихоор л бас тэгэл ойлгомжтой шүү дээ. Ер нь бол ингээд хоолоо өөрөө хийж байгаа ээжтэй илтэлцэж хийн. Тэгээ оюутан болоод ингээд тусдаа гараад явсан чинь одоо ингээд багасаа тгээс сурцсан болохоор би баг ингээд тэрийг нэг ингээд юм хизүүн цаашийн зүгээр л миний хийх ёстой юм гэд бодцсон заяа. Яагаад энэ би зүгээр ингээд хөөсөлээд ингээд бүр ингээд за ингээд бичээ за. Тэгвэл зүгээр харин чамгасан. За. Чи ингээд чи бэрээд өгсөн. Тэгээ за. Тэнгүүд би ингээд зүгээр л миний юу ч ингээд тархиндаа баг бодлогоогоор би хийх ёстой эмгтэй хүмүүстэй эрэгтэй хүмүүстэй гэхээс илүү би хийх ёстой гэж бодсон юм байна. Би баг сайн нэг юм шүү гэж тийм. Угаасаа л би ингээд хийх ёстой доо гэж бодсон. Тэгээ оюутан болоод би чи ингээд тустаа гараад ингээд бие даагаад бас ингээд одоо ахтайгаа ойлгоно. Тэгээд угаасаа би ингээд миний хийх ёстой зүйл гэж бодсон юм байна. Тэгэл тэнгүүд одоо ингээд намайг ингээд оюутан байх чи манайх ч ажиллаад эхэлсэн ажилдаг. Тэнгүүд угаасаа амар их ажил ихтэй байдаг байхгүй. Тэгэл дандаа л аж үрдэг. Тэгэл угаасаа ингээл тараал бизнес ч гэж юм уу цааш ингээд хувийнхаа юм хийж мэгээ явцдаг. Яг би бас заримдаа боддیں۔ Ингээд би бас ингээд юм ярих хэлдэг байхгүй. Чи ингээд ядаж ингээд ирээд зарим үед ингээд хоол хийчдэг байл та ингээд ядаж ажлын өдөр хоол хийхгүй бол амралтын өдөр ингээд надад хилүүлдэггүйгээр хоолоо хийчдэг байл та гэд бас жоохон зөрчилдөг байхгүй би тэр. Тэгэл угаасаа амар ажилдаа аж болохоор аж үрдэг. Тэгвэл би ч угаас тэгэл хэмжээдээ тараал гайх үрж ирчихэж байгаа шүү дээ. Тэгэл тэгэхээр угаасаа л тэгэл хоол молоо хийгээ сурцсан. Ер нь л ингээд сурцсан байгаа юм. Тэнгүүд одоо ингээд болроо ингээд ярахаар ингээд ер нь бол ингээд хариад баг бид нар чи ингээд хамт ажиллаа тараал гэртээ ирж хагаар болроо очоод ямар бол хийсэн бол гэж би бодож байхад би ингээд очоод ямар бол хийн дээ гэж бодож байгаа байхгүй тийм байдаг шал хоёр өөр байдаг. Тэгэл ялтчгүй ингээд хоёр өөр ингээд одоо амьдралын хэм маяг байгаа. Тэгвэл би болохоор ингээд за орой ингээд ямар ч нэг хоол хийх ёстой. За би өөрөө идэхгүй өөрөө гадуур хоол идсэн байлаа гэхэд за нэг ахтай хоол хийчихье. Тэгээ би ер нь ихэнхдээ ингээд хоолоо гэртээ хийгээд жоохон юм бэлдээд ер нь ажил руу аваа явчихдаг. Тэгвэл за ингээд угаасаа манай хоол идэх юм чинь хоолыг бэлтчихье. Тэнгүүд тэгээд угаасаа ажилдаа авах юм чинь хийчих дөө гэд ер нь хийчихдэг. Тэг яг заримдаа ингээд ажуу мэж үрхээр ажууд ирэл хоол хийхгээс залхуурах малхуурах үе байна л та. Тэр үедээ тэгэл гадуур юм хийгээд дээрээ ч юм уу эсвэл ингээд хоол идэхээр бол өөрөөр идчихээрээ мэдчихээрээ гэд тийм үе байдیں۔
Тэг бас ингээд айгүй зүрлэлтгөө. Тэнгүүт би ингээд жоохон эргэн тойрныхоо хүмүүсийг жоохон давраагаад байгаагаа ингээд мэдэрсэн. Тэгэл тэрийг яаж мэдэрсэн гэдгсэн чинь нэг өдөр ингээд бид хоёулаа ингээд айж урж байгаа байхгүй гэртээ хамт баг зэрэг ингээд араас орж ирээл. Тэгэл хоол их жоохон юм гараал. Манайх ингээд над хоол их ямар ирч хүч залгаа чи ичгээ бичгээ гэж байл. Тэгэл гүйгүй би ингээд би ч гэсэн ингээд ядарч байна. Би ингээд энэ баг саяхан болсон за. Тэгэл тэнгууд би ч ядарч байна. Би угаасаа одоо усанд ороод унтах хэрэгтэй. Чи тэгвэл ядаж ингээд юм бэлдээ байжээ. Хоолныхаа юмнуудыг бэлдээ байжээ. Гэт масахаа ингээд бодоомод ахшаагаад ингээд бэлтчихээ. Би усанд орж агаар ирээд ядаж надад чи ингээд болгож молгоё гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд усан дороо гараадсэн чинь манайхан хоол хийгээгүй. Огойхон маха ингээ гал мал дээр хийцэн. Тэг ингээ бусад юмнууд юу ч хийгээгүй. Тэг би гинт амар уурах чи одоо ингээд адилхан хоёлоо ирээ. Тэгэхэд ингээ чи дададададаа гэл ингээ жоо юм яаж штэ. Тэгээ би хэлээ. Тэгэл би ингээ бодоол яа ер нь яахлаараа ингээд би ингээ зэрэг ирээд би ингээд би байгаа гэртээ ирээд би төрүүлж хийх миний одоо инстинкт нь хувцас солиод хоолоо их байдаг бол хашаа яхаараа манайх яхаараа шууд хоолоо идээд амрах байгаа юм бэ. Тэгээ би одоо ингээд угаас насаараа л ингэж угаас би баг энэ амьдралаа хүлийн зөвшөөрсөн. Гэтэ би бас ингээд дандаа л юм байх юм уу? Яагаад ингээд нэгэн ч гэсэн ингээд одоо заримдаа ингээ хаяа хийч болтгүй юм бэ гэж бодогдоод тэгжсэн. Дүнгийн яг би нэх эндээ түртэд байдаггүй. Гэхдээ бас одоо манай найзуудаас хэлтийн чи ингээд ингэж жагаад эргэн тойрныхоо одоо юм жоохон зөөлөн зангаасаа ч юм болоод эргэн тойрныхоо даврааваа нөхрөө даврааваа гэдэг таахгүй. Дүнгүүд би бас нөхрөө даврааж магадгүй юм шиг санагдсан. Тэгээ түрүүний одоо нөө ажлын ланч манч гэдэг яриан дээр би бас ингээл адилхан ажилтай битээрээс ярьж байгаа хгүй. Хоёул адилхан ажилтай байгаад адилхан нөхртөө ирлээ. Нөхртөө одоо ингээ ажиллаа тараад ирэхэд эмэгтэй хүн очоод хоолоо идэг бол эрэгтэй ингээ амарч идэг. Ер нь л ихэнх одоо Монгол айлуудын нэг тийм одоо угаас уламжлалт нэг юм хим маягийн тийм байгаа байхгүй. Одоо ер нь хоёулагийн гэр бүл ч гэсэн ер нь оролцол хийсэн шүү дээ. Угаасаа л манай аав бол ингээ нэг юм яг ээжиг байхгүй үед ч юм уу эсвэл нэг тийм тэмдэглэлт үеэр ч юм уу тийм үеэр л хоол хийдэг. Тэгмэд ихэнхдээ л ээж хоол хийдэг. Ээж л хоол хийх ёстой гэдэг юм тийм хүмүүжлэлт өссөн болохоор бас нэг тийм байгаа байхгүй. Эрэгтэй үнэн гадуурхай ажиллаа зохицуулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм тэгдэг. Тэнгүүд одоо тэгэл болроо болохоор ингээд би бол ажилласаа хамт ирсэн ч ингээд зохицуулнаа гэж саяхан ярьсныг яриад би болохоор баг л за гэлтэй би хийх юм байна дөө гэд хийх юм шиг байгаад байгаа. Гэхдээ би бол ямар ч тач ярилцсан гэж боддог. За ингээд гэрээ ажлыг бол ингээд ингэнэ. Ядаж би ингээд хоолоо хийж байгаа юм бол чи ингээд би хоолоо хийхдээ дуртай. Би хоолоо хийхдээ өөрөө дуртай л да. Хоолоо хийж байгаа юм бол одоо чи гэрээ цэвэрлэж гэдэг юм уу. Тэр тал дээр бол ингээд тэнцүү байхыг бол хичээнэ. Гэтэ бас байн бас өөрөө хоолоо хийгээд байхгүй л баг. Тэгээ бас ингээд хүүхдтэй боллоо гэхэд ингээд эсвэл хоол хийх нь надад нэг юм хүнд биш санагддаг гэж магадгүй. Зүгээр ингээд хийчдэг. Тийм болохоор ингээд хүүхдтэй баг ингээд хоол мал юм бэлтэж өгч авах. Нэг тийм баг тэр миний ингээд амьдралын нэг хэсэг юм шиг сандаг болцсон юм шиг байгаа юм. Нэг тийм байгаа юм. Тэгээд одоо та нар ер нь яадаг вэ гэхгүй. Нэгүүд ингээд битээр батсан байхгүй юу. Тэгээд нөгөө нэг ингээд түрүүн ярьж байхад ингээд савда. Тэгээд би хэлж байгаа байхгүй би хүүхдээ за бага байхад нь бол хоол нь хийгээд өгнө. Том болох юм бол нөгөө л миний ярьдгаар ингээд том болгодсон тэр хүүхдийн өөрийнх нь үүрэг хариуцлага гэж зүйл байгаа. Том болох насанд нь би ингээд за чи ингээд ийм настай болж байгаа учраас чи ингээд ийм үүрэг хариуцлага хүлээн шүү. Ингээд орой хоолоо одоо ингээд хоолоо бэлтэн. За ингээд тэр хүүхдэрээ би чи орой хоол бэлтгэхгүй ч гэсэн ядаж чи ажилдаа явах ланчаа ингээд өөрөө бэлдээд яваа гэдгийг би ингээ ухамсарлуулнаа гэд хэлсэн чинь сувдаа үгүй ээ гэдэг байгаа байхгүй. Энэ дээр ер нь бол зөвлөлтөн болдог ингээ маш гарсан. Тэгэл дахиад нөгөө яриа нь эргэлтэй. Чи тэр хүний хүүхдийн ээжтэй тэр чи үгүй чи өөрөө хоолыг хий гэж чадахгүй чи тэр хүүхдэд хоолыг хийж өгч явал ингээ даахгүй сувдаа намайг. Би бас жоохон буруу ойлцсон юм. Одоо ингээ бараг л ингээ хоол хийж өгөөг бол муу ээж гэсэн утгаараа биш байхгүй да. Зүгээр ингээ одоо тэр хоол хийж өгөх нь би бас түрүүний ярьж чадсан шүү. Хоол хийж өгөх нь чамд бараг ажил юм шиг санагдахгүй зүгээр юм халамжийн нэг үйлдэл юм шиг л цаанаасаа л ингэ санагдах байхаа гингүүд би яах вэ гэж боддог л байгаа юм л та тийм. Чи тэнгүүдээ ингээд одоо тэгээд хоол бэлдэж өгдөг юм аа гэхэд зүгээр ингээ за миний хөдгөл юм шимтжилтэй хоол авч өгөөрэй гэдэг мөнгөний өгдөг л хийж байгаа байхгүй. Тийм тэгнь. Тэгсэн чинь бас хайпсан. Энэ ингээ бичээр ингээ нэг яриг гэсэн болохоор тэгсэн чинь ингэсэн байхгүй. За би гэхдээ одоохондоо л ингэж бодож байгаа. Нэрнээс ээж болсон чинь би нэрнээс ингээ хүүхдээ ингээл том болсон ч гэсэн хоол нь хийж өгөөд ингээд өөрөө одоо би ингээ бодохдоо нөхөртэй болсон ч гэсэн би зөвхөн эмэгтэй хүн хоол хийх ёсгүй гэж бодож ирсэн аа. За нөхөртөөгөө байхдаа тийм байла. Тэг чи хүүхдээ болсон чинь би хүүхдээ
хүүхдээ болсон чи ээж гэдэг инстинкт нь хөдлөнгөтэй хүүхдээ том болсон ч гэсэн хоолнд бэлдэж өгөх тийм сэтгэл ингээ надаар гараад өдөр тутмын дээр амьдралаасаа болоод тэгж магадгүй юм байна да. Гэхдээ яг уу яг том болсны дараа яах нь вэ? Яг тэр хүүхдээ болсны дараа яах нь вэ? Хойлоо харъя. Би одоо хонол ингэж бодож байгаа. Хойлоо бас эсрэгч болчих юм болоо дээ. Чи бүр амар өстө. Өстө тий гэрийн ээж болчих малцсан. Арам хоол ингээл гэж мэгдэг. Би тэгсэн чинь үгүй чи хоолоо гэж мэгдэг ингээд суудаг хүн болцсон ч ах юм билүү. Тэгээд тэрнийхээ дагуу бид тэр нөгөө ихний дугаар дээрсэн шүү дээ. Бид тэр жоохон бахта 20 наснд байхдаа ийм болно гэж бодсон чинь бод амьдрал дээр ийм байсан гэсэн шиг тэгвэл хойлоо 30 наснд за 30 наснд ч хүүхд том болохгүй л дээ. За нэг 40 наснд ингээд бид тэр ингэж төсөөлж байна. Одоо би бол ингэж хүүхдээ бол том болоход нь ланч нөр нь өгөөд явуулна. Сувдаалгаар ингээд хоолыг хийж өгнө гэж ярьж байгаа. Тэгсэн чинь яг ингээд яг бодит амьдрал дээр бид тэр 30 40 хүрсэн чинь ямар ах нь гэхээр ингээд бид тэрийн 30 насны 40 насны төсөөлөл бас янз бүр байна. Тэгэхээр яг энэ талаар хоёлаа дахиад ярий гэж хоолн дээр түрүүнд гэж ярьсан. Тэгэнгүүт одоо эндээс ургаад болохоор дахиад нэг шин сэдв гарч ирж байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо ингээд одоо бид тэр ингээд 20 төрхөөсөө өмнө за 20-таа бид тэр тийм болсон байна гэж төсөөлжсэн чинь амьдрал дээр өөр байгаа гэдэг шиг хүн болгон ингээд төсөөлснөөрөө байдаг болов яг амьдрч чаддаг болов гэсэн бодол надад яг тэр үед амар төрсөн. Тийм. Тэнгүүд ингээд одоо энэ хоолн дээр л ярахад манай ингээд ажлын ихчнэр за арайч одоо зүгээр ингээд мөрөөдөл болоод тийм арай ингээд очиод ямар бол инээ цаг хүүхдүүд аав нь ингээд ингээл ярьж байгаа. Тэнгүүт ингээд би ястай ингээд гэж бодоагүй миний дүү ингээрэй гэж надаас ингээд юм ярьж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд яаж бодсон манай ажлын ихчнэр бол яг ингээд зарим зүйлс дээр яг төсөөлснөөрөө зарим зүйлс нь төсөөлснөөр биш байдаг гэж магадгүй мэн. Тэнгүүт ингээд ер нь ингээд хүний амьдралынхээ ингээд төсөөлснөөр байдаг юм болов төсөөлж байгаа бидний ингээд төсөөлөх хэтэрхий өндөр байдığım болов. За энэ бол ингээд төсөөлж байгаа өндөр байдал гэдэг нь хоолн дээр биш шүү. Нэг амар хоол төсөөлж өндөр зүгээр нэг жишээ баг. Тийм эндээс ургаад нэг юм шинэ жишээ төрсөн яг ийм бодол надад төрсөн. Яг ингээд хүн угаасаа хүнд нэг тийм төсөөлөл байгаа шүү дээ. Хинч ирээдүйд би ингээд зовно ингэж амьдрна гэж бол төсөөлдөг байх. Жаргалтай амьдрна гэж төсөөлж байгаа. Тэгэнгүүт яг ингээд хүний амьдралыг төсөөлснээр тийм жаргалтай байдığım болов. Яг ингээ over жаргалтай байгаа. Нэг гэрээ жаргалтай гэхдээ ингээ яг зарим нэг мөчүүдэд юу би ингэж бодоагүй шүү багтаа гэж боддог ч юм уу. Тийм бодол ер нь хүнд төрдөг болов гэсэн бол надад аль төрсөн. Тийм. Чанд яг энэ талаар ямар санагч? Тийм. Гэхдээ бас зарим хүмүүс ингээ яадсан шүү дээ. Ингээл Instagram, Facebook дээр ингээл пост бичгтэй ингээд яг л төсөөллийнхаа амьдралаар амьдрж ийм хөөрхөн хүүтэй болоод ийм хөөрхөн ихнэр нөхөртэй болоод амьдрын хүчдээс яг л тэргээр амьдарч гэдэг дээ шүү дээ. Тэгвэл угаасаа яг нэг бүрчлэнтэй за би бараг тийм машинтай тийм бараг тэр өрөөнийхөө болон тийм зурагттай мурагттай ч гэдэм үү. Тийм төсөөллүүд нь биелэхгүй ч гэсэн ерөнхийдөө бол биелдэг нь байдаг бах. Гэхдээ бас төсөөллөө гэд бас тэг бүгд биелэх бас албууч юм шиг. Харин тийм. Тэгж өөрийгөө зовоох бас хэрэггүй. Ингээд төсөөлөх яг хэрэг байна уу яг үнэндээ? Байлгүй яа тийм чинь. Одоо төсөөлчин бараг одоо ч бараг манифест болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд төсөөлөл гэж байдаг бах. Төсөөллөөрөө ингээ амьдардаг хүмүүс төсөөллийнхаа одоо мөрөөдөж төсөөлсөн амьдралаа төлөө ингээд яваа тэрийг бүтээдэг хүмүүс байгаа. Гэтэ яг төсөөлсөн ч гэсэндээ тэр нь болдгоо биш ээ. Болдгоо гэхээр амар муухай. Юу хөө өөрөөр явдаг гэх юм уу? Өөрөөр явдаг, өөр замаар явдаг хүмүүс бас байдаг баг. А тэгвэл чи яадаг вэ? Хомхот уурч байна. Тэгвэл чи бурхны зурсан төөрөг мөрөг гэдэгт итгэдэггүй одоо төөрөг нь угаасаа ийм байсан гэдэг ч юм уу. Хүний амьдрал угаасаа ингэ зурагдсан байдаг гэд тэрийг чи юу гэж боддгийг? Хоёлаа гэхдээ энэ талаар өмнө ярьсан лөө. Нөө ярьсан. Одоо нөгөө чи ингээд би болохоор ер нь бол ингээ хүний ингээд нэг уучрах хэвээр юмс уучдаг гэдэг шиг тий. Одоо ингээд би нэг юм одоо нэг gut feeling дээр амар итгэдэг гэж ярьж эхэлсэн байхгүй юу? Ер нь би чамтай ярьсан санагдаад байгаа юм. Би ер нь бол ингээд gut feeling дээр амар итгэдэг байхгүй юу? Ингээд зарим өдөр гэрээс гармааргүй байдаг ч юм эсвэл зарим өдөр ингээд найзтай уулзмааргүй байсан өдөр би ингээд үнэхээр би найз нь гармааргүй байна гэдээ үлччихдэг. Эсвэл ингээд ямар нэгэн зүйлийг би ингээд шийд гарах гад би тэрийг сонгох жагаад болсон чинь үнэхээр дараа нь би ингээл би сонгох эсвэл байсан юм шүү дээ гэсэн бол надад амар төрдөг болохоор за ингээд нэг юм за бүх үйлдэл бол биш. Гэтэ ингээд бурхны гэх нь бас хааш ингээд зүгээр л ингээд цаанаас нэг тийм заяа тавилангаараа хувь тавилангаараа гэдэг шиг ингээд нэг тийм болгоом болгороо болдог. Yes ингээд хүнтэй уулзах гэсэн бол уулзна. Тэр хүнтэй таарах учрах гэсэн бол учрах юм байна. Яг ийм зүйл энэ зүйл яг нэг учрахтай л учрах бэл гэдэг юм байна. Намайг бэл гэдэг юм байна. Ингээд л ерөөсөө
Одоо ингээ хоёлоо подкаст байлээ. Тэнгүүд нөгөө яг ингээл болохгүй байсан болохоор болохгүй байсан юм байна да гэсэн зүйлийг би дараа нь ер нь ингээд ойлгосон юмнууд надад ер нь л байгаадсан байхгүй юу миний амьдрал. Би яг нэг ийшээ явмаар хахад ингээ яаж яваагүй. Гэсэн чинь дараа нь тийшээ яваагүй ч гэсэн ийшээ яваад надад илүү гоё байсан. Тэнгүүд би яагаад тийшээ яваагүй юм бэ гэдгийг нь яг ийм л учиртай юм байна шүү дээ. Яг тэр тийшээ явахаа тэрнийхээ үр дүнгийн чи бараа ингээд ингээд өөрөө дүгнээд бодоодсэн. Тэгээд яг явахгүй бай гэсэн шийдвэр яагаад гарсан бэ гэхээр миний gut feeling гэсэн. Явмааргүй санагдадсан цаанаасаа ч гэдэг юм. Тэгэхээр би за ер нь ингээд цаанаасаа ингэх ёстой гэсэн. Ер нь бол ингээд бүтгэн замаараа ингээд явах ёстой юмараа явдсан юм да гэсэн бодол надад төрдیں۔ Тэнгүүд би ингээд сувдаатай ярьсан санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ үгүй сувдаа болохоор үгүй хүн ер нь ингээд өөрийнхөө одоо ингээд би ер нь бол ингээ хувь төрөг, хувь тавилан гэж байдаг. Учрах ёстой л учрна, хийх ёстой л хийн. Гэсэн чинь үгүй. Чи яах ихээ? Яах ихээ чиний өөрийн чинь өдөр тутамдаа хийж байгаа алхмуудаас ч болно. Чиний хийж байгаа алхмаас олж дараагийн юм чинь болж байгаамаа. Тэгэхээр ингээ хувь төрөг гэсэн юм байхгүй, чиний өөрийн чинь сонголт гэсэн юм байгаа гэж хэлсэн. Тийм. Ерөнхийдөө бол утга нь мөн. Гэтэ хувь төрөг гэж бол би байдаг гэж боддог. Тийм бурхны зурагч гэж байдаг гэж боддог. Би яг нэг хүнтэй тэгж ярьсан. Гэтэ мөн. Чиний ярьсан мөн. Хувь тавилан гэж байдаг гэж би боддог. Ингээд зурсан төргөөрч байдаг гэж боддог. Гэхдээ 100% биш. Ерөнхий одоо нэг юм ерөнхий үндсэн чашаа. Ерөнхий байдаг гэж би боддог. Үүсгдэггүй. Бурхны зурсан төөрөг яг одоо чиний хэлсэн шиг ингээд нэрээ болохгүй л байсан гэж боддог юмуд бол байдаг гэж боддог. Гэтэ яг чиний хэлсэн чи яг миний ингээд боддог үйлдвэр байж байгаа байхгүй. Ер нь л бүгдээрээ ингээд 100% одоо тэгэл бурхан тэнгэрт хөв заяанда найдад амьдрна гэж байхгүй шүү дээ. За бараг л би ингээл ядуу байх тавилантай ингээл ядуу байгаад байна гэж байхгүй шүү дээ. Ингээд хүн өөрийнхөө сонголтыг өөрөө хийгээд өөрийнхөө хувь тавилан баг ингээд өөрөө ингээд бүтээгээд явдаг. Өөрийнхөө үйлдэл нь чиний ингээд хувь тавилан ирээдүйг шийддэг одоо гэж би ер нь боддیں۔ Алхам тутамда. Түүнээс яг л болроо ингэж амьдрах хэрэгтэй шүү. Болроо ингэх хэрэгтэй гэсэн юм бол байдгүй. Чи одоо хувь тавилангаа ямар байлгах нь чиний ингээд сонголт ч юм уу. Би ерөнхийдөө тэгж боддیں۔ Гэтэ нэг тийм үүсгээд байдгүй. Гэтэ тийм. Яг чиний ярьж байгаа тэр ингээд хүн яаж амьдрах вэ гэдэг нь өөрийн бүтээсэн зүйл гэдэг дээр л би санал хэлж байгаа хгүй. Яг миний яг ингээд ботсон зүйл нь яг амар жижиг сажиг зүйл дээр маш жижиг сажиг зүйл дээр. Яг л зүгээр ингээд би ингээд өөрөө л угаасаа ингээд би яаж амьдрахаа би өөрөө ер нь бол бас шийдэж байгаа шүү дээ нэрнгэсээ. Одоо ингээд би ямар ажилд орох уу гэдэг чинь би 10 жилдээ яаж сурж ирснээс хамаарч би ингээд ямар сургууль сураад тэр мэргэжлээ яаж эзэмшээд тэр мэргэжлийнхаа дагуу би ингээд яаж ажиллаж байгаа вэ гэдэг чинь яг ингээд 100% зөвхөн би ингээд за гэж байгаа сураад ингээд аяндаа болчихсон биш нэг шийдвэр би ингээд ажиллаж байгаа яг нийтээр гэхдээ жижиг сажиг зүйл дээр ингээд юм байд юм байна да гэсэн зүйл надад байдаг. Тэгэнгүүт яг ингээд энийхээ дагуу одоо хүний төсөөлж байгаа амьдрал би багадаа ингэж бодчихсон төсөөлснөөр амьдарч байгаа юу үгүй юу гэдэг нь яг тэр хүний хувь тавилан юм уу эсвэл өөрөө хичээгээд бас ингээд гаргасан зүйл юм болов гэдэг дээр бас ингээд амар ингээд бас тэгтээ яг зүгээр хувь хүнийх нь өөрийнх нь л итгэл үнэмшил боддог бодлон юм шүү дээ. Тийм шүү дээ. Тэгтээ ингээл одоо жишээ нь би ингээл ирээдүйд ингээл бодож байгаа шүү дээ. Бүр жив жишээ ингээл одоо хоолой бодож байгаа шүү дээ. Жив жишээ. Тэнгүүт ингээд яг ингээд амьдралаар гарсан чи үгүй байвал би тэр үед яг юу бодох бол 40 настай да одоо ингээд битээр ингээд 20 идтэй тийм тэр үед ингээд тий санах болов бараг л эсвэл ингээд санахгүй тэгэл амьдралынхаа урсгалаар явчих. Нэр урслаар явчих магадгүй юм байна тий. Гээд ингээд баг багаар тий. За 20 идтэй 4 өдөр хийдэг байлаа 5 да гэж усааргаад за. Уусаал хийн гэсэн байна. За гэдэг. Уусчдаг байж магадгүй л юм. Харин гэхдээ би үгүй хасаа гэж амин яаж байгаа байхгүй. Одоо 20 идтэй болроо өөрөө 40 идтэй болроо бодохдоо чи бити юм байгаарэ. Би ингээд яагаад гэвэл би одоо бодож байгаа миний зүйл би зөв гэж би өөрөө бодож байгаа. Яг зүгээр л миний хувь хүний зүгс. Гэтэ энэ жоохон одоо монголчуудын нэг юм юулаад байгаа юм л та. Уламжлалт тийм юм байна. Тэнгүүд одоо бараг л гэрээ ажил хийдэг, нөхөр нь хоолоо идэг, нөхөр нь ярих ажилд оролцдог болчоороо л их нэртэй базуулсан гэрийнхаа тэгээд сүр сүлдээ бараг л монголчууд одоо эрх үнээр яг тэрийг бол би нэг үгүйсэд үгтэй бараг эрэгтэй үнээр хогоо хаюулахаар л тэр хүний сүр сүлдэнд доройтоол навшуулчих юм шиг л боддог хүмүүс шүү дээ. Тийм мэдээж хүндлэл бол байна те цаавар өрхийн тэргүүн хэмжээнд чинь цай хоолныхоо дээжийг өргөх одоо тиймэрхүү хүндлэл бол байна. Гэхдээ
одоо энэ чинь орчин үеийн амьдрал арай өөр болцсон. Аль аль нь адилхан 8 цагийн ажил хийж байгаа, адилхан хөдөлмөрлөө явж байгаа ийм одоо жишээ нь хотын ийм төвчлөлтэй гэр бүлд адилхан л байх ёстой гэдгийг нь бол би мэдээж үгүйсэхгүй. Би бол үгүйсдэг. Би бол нөхөртөө орлоо гэж чам цай хэлсэн шигтэй. За би яг ингээ хоол хийчих чидгүүл тэрэ зөвлөж. Одоо би хоол хийлэхэд за би хоол хийхэд би ногоо арилгахад дургүй. Чидгүүл ногоо арилгаад өгч тараараа. Гээ тийм байдлаар ингээ ойлголцоод явна гэж бодлоо. Үнэ. Хоёлаа одоо ингэхүү тэгвэл. За 35 настай ч юм уу. За юу. Тэгээд хоёлаа чи хүүхдтэй болсон. Нэгээс 2 хүүхдтэй болсон. Тэгээ ингээ юутай нөхөртэй болсон заяа. Тэнгүүт тэр өдрийнхөө чи одоо нэг ингээд бүтэн ажлын өдрийн нэг төсөөлтөө. За би өглөө хасаад дададада өөрийгөө тийг хүүхдэд нөхөр дададада амтла миний хүүхдөө сайхан ураад. Тэгээ нэг төсөөлөд үзтээ. За төсөөлөл шүү дээ. За би 35 таа байлаа гэхэд миний хүүхэд тэгээ тэгж бодохгүй. Юу хийн яах юм юу тэгж бодохоор зүгээр л чи ботсон ч тэгээл нөхөртэй тэр өдөр чинь чи ямар байгаасаа гэж хүсэж ийн байхгүй. Харин би тий ярих гэдэг шүү. Тэгээ чи яг тоо бодох гэдэг. Үгүй би миний хүүхэд ингээд тэдэн настай би хүүхдийн насны хамаатай шүү дээ. За нэг хүүхэд би насын нөхчий тэгвэл. За нэг сургуулийн насны хүүхэд нэг цэцэрлэгийн насны. Сургууль нь бага анги. Харин тий. За тэнгуут хүүхэд за ингээ 2 хүүхэдтэй. Том нь бага анги гэдэг чинь бага ангийн хүүхдийг бол ингээд ээж аав нугасаа аав нь хариуцсан заяа. За тэгэнгүүт за магадгүй бага ангийн хүүхэд үдээс яг бүр юм гэр бүл талдаа биш үү заяа. Ерөнхийдөө гэрээ ажил талдаа гэж бодчих. Тий, үдээс хойш тардаг байна. За. Цэцэрлэгийн хүүхэд нь орой 5-аас тардаг байна заяа. Тэгэнгүүт битэрийн ингээд нөхөр битэрийн ажил нь альных нь цэцэрлэгтэй нойрох нь сургуультай нойрох нь магадгүй минийх сургуультай нойрхон манай нөхрөг цэцэрлэгтэй ойрхон байлаа гэхэд битэр хоорондоо яг л тохирно. За би манай одоо томын сургуультай би ярих учраас би ингээд 2-оос тарахт нь аваад ингээд магадгүй дараагийн өдрийн төлөвт нь хөргөж өгдөг ч юм уу. Тэначлаар энэ битэр гадаа байрны хажууд суугаад байсан чинь энэ нөгөө хажуудлын байр мэрний ч юм уу мэдгүй ямар нэг юм хажууд баригдаж байгаа энэ байрны ч юм уу хамгаалтынхын ч юм уу нэг юм хойл хөрхийн хуцаад байна. Уучлаарай. Битэр ингээ аль болох хамгийн чимээгүй болон олсон ч гэсэн л юм байгаа шүү. Sorry. Битэр хичээсээр л байгаа. Ягаад ч юм ингээ одоо 4 дахь дугаар дээр битэр өмнөх дугаар дээр битэр дараг дээр амаргаа чимээгүй газар гэж ярьсан ч гэсэн ингээл kinda nervous те анх удаа битэр подкаст хийж байгаа тэгэл kinda nervous kinda подкаст хийж байгаа. Баг kinda подкаст юм шиг. Kinda адуулч kinda подкаст юм шиг. Oh my god. За тэгэнгүүт шүү дээ. Одоо ингээ сувдаг хэлж байгаагаар би ингээд тэр үед би яаж зохицуулах вэ гэхээр аль альных нь боломжтой гэдэг дээр л би хамгийн фокуслна. За тийм магадгүй ингээд за манай нөхөр арай хол би аль алиндаа ойрхон 2 хүүхэдтэйгээ ойрхон ажилладаг байлаа ч гэсэн за тэр үед боломжтойгоороо би аваад тавьчаа. Аваад тавих нь тийм хүүхдүүдээ тэр сайхан хүүхдүүдээ ингээд аваад за би ингээд томьёогоо цайны цагаараа аваачаад нөгөө дараагийн юмд нөхөр үж өгдөг ч юм эсвэл ингээд аваачаад ингээ гэртээ өргөдөг ч юм уу. Тэгээд араас нь хүүхдээ тарангуйтай хүүхдээ аваад хариад харьлаа гэхэд миний ингээд өдөртөө хийж байгаа тэр одоо хийсэн зүйлсийг нөхөр маань үнэлдэг байгаасай. Үнэлдэг байгаасай. За ингээд манай нөхөр ингээд санаасаараа үнэлэхгүй байлаа гэхэд би ингэж хийж байгаа шүү. Чи үнэлээрээ чи ингээд ойлгоорой гэдгийг би нөхөртөө ингээд мэдүүлнэ гэж би бодож байгаа. Тэгвэл ингээд би бас ингэж бодъё. Хүн ер нь бол бүх л хүн амар даврамтгай. Зүгээр л ингээд чи ингэж гэхээр хийгээл ах юм бол за энэ ингэж тийм чинь гэл өгөөлэн нэмээлэн ажлын нэмээлэн энэ зөвхөн ингээд гэр бүлийн харилцаан дээр ч биш ажлын талбарч найз нөхдийн талбарч ах дүүгийн талбарч байдаг болохоор би ингэж хийж байгаа би гэхдээ болгоод байгаа нь би надад амархан болохоор болгоод байгаа биш ээ би хичээж байгаа болохоор болгож байгаа би ингээд энийг хийхийн тулд миний зүгээс ингээд хүч хөдөлмөр ингээд хичээл зүтгүүлж байгаа шүү чинь бүх юм гарч байгаа тийм гэдгийг ойлгох нөгөө хүндээ хэлэх хэрэг одоо ингээд миний хэлдэг шигээр өөрөг ч гэсэн нөгөө хүнд нь ч байгаа хийж байгаа хүнд нь ч байгаа хэлүүлж байгаа хүн нь ч гэсэн тэрийг мэдрэх тийм бас шаардлагач байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг бол би ингээд ганцаараа би хоёр хүүхдээ хоёулангийн зохицуулах боломжтой байхад би ингээд ганцаараа би ингээд чадаад яваад байхгүй. Би ингээд ганцаараа чадж байгаа нь ингээд би үнэхээр хүч хөдөлмөр гаргаж чадж байгаа шүү гэдгийг нөхөртөө бас хэлнэ гэж би боддог. За тэнгууд ингээд миний нэг өдөр гэх юм бол зайл нэг байдлаар би хүүхдээ авдаг ч юм бол манай нөхөр хүүхдээ аваад харьлаа. Харьсны дараа бид төр аль аль нь ингээд ядарсан байгаа аль аль нь зөндөө юм хийсэн хичээсэн гэдгийнхаа дагуу дараагийн ажлуудаас ингээд зохицоод явна. Аль аль нэг юм хувааж игээл хувааж байна.
магадгүй. Тэнгүүт одоо би ингээд суудаа дээр өнөөдөр зөрчилдсөн зүйл би ингээд оройны хоол юу хийх вэ? Яаж хийх вэ? Зөрчилдөөгүй тий хоёул ингээд ингэж боддог тийж тэгж боддог. Тэр нь болохоор тэрний дагуу ингээд би ботход ирээдүйд би нэг хоол хийх дээр амир хийх дээр стресс юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй ингээд яг суудаа хоол хийх дуртай болохоор би дарар хийждэг гэдэг шиг би хоол хийхний дуртай бичлэгээр манай нөхөр маань хийгээд би гэр зөвлөхний амир дургуйцад байдг учраас би гэрээ зөвлөдөг юм. Тийм. Чи тэгэл хоёр хүүхдээ аваад ирдэг. Тэгэл бас ирээл дахиад хоол хийх болдог. Тийм. Яг хөө тэгж амьдардаг хүмүүсийг бид төр үүсгээгүй шүү тийм. Зүгээр бид хоёр л гэж бодож байгаа юм. Тийм амьдардаг хүмүүс нь тэр хүмүүсийн л амьдарч байгаа шүү дээ. Тийм. гэж бод. Тэнгүүд тэгэл нөхөрчин ингээл бийж л сонио шүү дээ. Тэнгүүд ингээд миний хамгийн ингээд ирээдүйд ноёд болсон зүйл нь гэх юм бол ингээд хоол хийх дээр ингээ өнөөдөр ботсон би энэ уламжлалт байдлыг чи эсэргүүцчих. Тийм. Би ингээд хүүхдээ болсноор төсөөлөг байхгүй. Зүгээр ингээд хоёр нөхөртэй болоод бид тээр хамтдаа амьдрахад гэртээрсэн чинь манай нөхөр ингээд яг амарна гэсэн байдлаар ирэнгүүт би гэрээ эмэгтэй болохоор би хоол хийн гэсэн байдлаар гэртээ ирэхийг үнэхээр хүсээгүй. Тэний дагав ингээд нөхөртэй болоод хүүхдээ болсон ч гэсэн манай нөхөр амарна гэсэн байдлаар ирвэл би үнэхээр дургу өрнө. Манай нөхөр хоол хийн би ч гэсэн амарна гэсэн байдлаар ирэхгүй шүү дээ. Адилхан би ч гэсэн гэрээ цэвэрлэн гэдэг ч юм уу тий. Хоёлаа яг энэ бүхнийг яг яагаад ярих болсноо ярих уу? За. Ер нь ярих уу? Юу. Яагаад тэ ингээл би ч хоол бэлтэж өгөөд ингээд юмгэр гэсэн чи чинь л гэнэ гэдэг. Тийм. За тэрээр. Би ярих уу? Чи ярих уу? Чи яар. За би ярих. За энэ бүхэн яг за. Энэ бүхэн яг яагаад бид хоёр яг ер нь энэ яриаг хэлсэн бэ гэхээр ингэсэн байхгүй юм. Бид нэр ингээд ийм хит хоног ингээд манад байх юм юутай болоод байгаа юм. Шаардлагатай. Би суудагийн танах болсон байхгүй юу? Хит хоног 7 хоног байх юм. Тийм байх юм нөхцөл үүсээд. Яа тэгвэл болроо гэрээсээ өгдөд хатлаад. Хатлаад ерөөстэй юм болоо зүгээр юм манад хит хоног юм шаардлага үүсээд тэгээд тэгээ манад ингээд хонж байгаа байхгүй юу? Тэгээд манад хонохын хэсэг хугацаанд нь бит хоёр ингээд яахаар болсон юм. Би нэг ажиллаар өөр аймаг руу явахаар болсон байхгүй юу? Тамилтаар ингээд ажиллаар явах болсон юм. Тэгээд би ингээл ер нь яхаа болроотой ингээд хамт байвал ингээл тэ орой ирээл болроо ингээд хаад манад хонох үе гардаг ч юм уу тэр үед ингээл болроо надад ингээл туслаал ингээл хоол моолоо би тэр айгүй хурдан хийчдэг. Тэгээд би нэг тэрэндээ түртэд байдаггүй байдیں۔ Тэнгүүт тэгэл болроо тэгэл би ингээд нөгөө нэг эртлооныхаа ер нь хоолныхаа ингээд бэлдээ тавьчтیں۔ Багсхаа ч юм уу. Тэгээд тэгсэн чинь ингээд би яг өнөөдөр ингээл яг эртлооныхаа хоолны махаа ингээл бэлдээл за ингээд ясан ингээ орой та нар ингээд хоолоо игээд идчих яах нь вэ штэ мэж тэгэл ярьсан чинь болроо гинт at this moment she knew she fucked up. Тэгэл болроо гинт би тэгээ орой хоол их юм уу? Би ингээд орой ирээд зүгээр холоос гондарсан баха. Би ингээ орой ирээд би тэг ямар хоол их үү? Би хоол хийхгүй байж болох уу? Би ингээ орой болгоо хоол хийх ёстой юм гэл нөгөөдөг чинь амар ингээл гинт царайнд бүр хувьс гэл амар бодоол. Тэгээд би ингээ орой ирээд би заримдаа ингээ хоол идэхгүй байж тээ. Тэр үед би яах юм? Би ахтаа танаа ах чинь зориулж хоол хийх ёстой юм уу гэж үгүй. Би өөрөө үгэдлээ. Тэнгүүт ингээ надаа ингээ амар гинт юу вэ? Яагаад гэвэл би ингэдэг байхгүй. Ажлаас хараад ирэхэд би амар ядарч ирдэг байхгүй гэртээ. Ингээд өдөрт 8 цаг ингээд би чи ингээд оюунаа ажилладаг. Тийм. Би бас оюунаа ажилладаг. Ядар. Тэнгүүт ингээд яг миний зүгээс би ингээд амар ядараад ирэнгүүт чи бас нэг юм комфорт орцсон байж магадгүй байна. Магадгүй. Тийм ингээд ядарч ирэнгүүтээ өндөр нь хоол хийсэн байдаг юм. Хоол хийх юм уу гэж боддог. Тэгээ тэр чинь би ингээд өөрийнхөө гэрт би зүгээр өөрийнхөө гэрт ямар нэгэн байдлаар за яах вэ магадгүй ингээд аав ээж ингээд одоо ингээд манай гэрт ингээд дүүнер хоол хийсэн байдгаа гэж байна шүү дээ. Тэгвэл магадгүй дүүнер байхгүй би ингээд орой гэрт ирээд хоол хийх хүн би байхаа үед надад зүгээр байж магадгүй байхгүй юу. Тэнгүүт одоо болохоор би өөрийнхөө гэрт биш айлд орой ирээд хоол хийх хэрэгтэй. Гингүүт би ингээд надад ингээд амар хэцүү санагдаад үнэндээс нэрнгэс хэцүү санагдсан байхгүй юу. Яагаад гэдэг. Яагаад гэвэл би ингээд ажиллаад харж ирэнгүүтээ заримдаа бас ингээд хоолоо идэн заримдаа ингээ хоол идэхгүй өмжчүн. Тэнгүүт би ингээд би хоол идэхгүй байсан ч гэсэн хоол хийх ёстой юу. Тэнгүүт нэмээд би айлд байгаа учраас өөрхөн хүссэн хоолоо хийхээс гадна нөгөө хүмүүстэй ч гэсэн тааруул бас хоол хийх юм уу. Тэгээд цаашлаад би яагаад хоол хийх юм? Би яагаад энэ гэрийн одоо ингээ эмхтэй хүн болохоор ингээ хоол хийх үүрэг дээр бараг би ногдож байгаа юм гэсэн бодол төрөөд
Тэгээ би сувдаагаас асуусан байхгүй яг тэр үед битээр хоол хийж хамт хоол хийж таарсан. Тэгээд ингээд сувдаа чинь би ингээд битээр бараг 2 хоног хамт байгаад 3 хоногоос нь сувдаа өөр газар л явчихсан. Тэндээ бараг 7 хоног гээд. Тэгээ би яаж би чамайг байхгүй яах юм бэ гэсэн боднод амар төрөөд. Тэгээ асуусан. Тэгсэн чи гүү ээжи хийн штэ гэх. Тэгэл ингээд ер нь бол яриа хийн штэ ч гээгүй маа. Гүү тэгэл угаасаа тэгэл хийн шүү дээ. Гэтэ бас тэгээд манайхтаас ирчиж болно шүү дээ. Өнөөдөр хоол хиймээргүй байна гэд. Тэгээ болроо ингэдсэн байхгүй. Амар юм хөөрхөн хүүхдтэй шиг заяа. Тэр чинь ингээд надад заримдаа хоол хиймээргүй өдөр байж шүү дээ. Тэр би яхаа юм. Тэгвэл ингээд надад тийм өдөр байсан ч би тэгэл хийдээ шүү дээ гэж бодогдол. Тэг болроо бүр үнэхээр ингээд зовоод байгаа байхгүй. Тэгэл ингээд зүгээр сууж ийсэн. Бүр өөр юм ярьсан ингээд нүлийн хугацаа өнгөрсөн байсан чинь нэр ингэсээ яг уу ямар алиг барыг нөгөө нэг цавтаа шиг нөгөө их чиг ингээд хоолны хуваар гаргаад үг гэдэг шиг адилхан чи надаас хоолны хуваар гаргаад өгч. Яна би юу хийнэ гэж. Тэг хөөрхөн санаандсан. Тэгэл тэрнээс болоод бид хоёр ингээд зүгээр хөнгөн ярьж эхлэв. Тэгээд дигдэг да гэл. Гэтэ бид хоёрын энд нь миний зөв байхгүй, миний буруу байхгүй, болроогийн зөв гэж байхгүй, болроогийн буруу гэж байхгүй. Зүгээр л амьдарч байгаа хим маяг нь өөрөө, амьдарч байгаа нөхцөл нь өөрөө, хинтээ амьдарч байгаа нь өөрөө байгаа. Би 35 хүүхдтэй ярих уу? 35 ч. Зам 35 настай. 35 дэх хүүхдтэй л болсон байх юм байна. Тийм л юм байна. Энэ хэдэн мэд. Одоо нийл хэдэн болж байна. Тийм байна. За. Би болохоор бид гэдэг ингээ энийг чамаас асуух. Би бас адилхан хоёулын кондишн адилхан бай. Нэг нь цэцэрлэгийнх нэг бага ингээ хүүхд. Би энийг чамаас асуухтаа ерөөсөө надад өөрт ямар ч хариулт байгаагүй байдаг. Муухай шүү дээ. Зүгээр л гинт ингээл тархинд орж ирсэн гэж асуусан. За би болохоор бас заа ингээд ийм хүүхдтэй байлаа. Цэцэрлэгийн хүүхдтэй байлаа, нөхөртөө байлаа. Тэгээд тэр үедээ бид хоёр ч одоо ингээд гэр бүл болоод хүүхдтэй болоод хүүхдүүд нь том болсон байгаа юм чинь одоо тиймэрхүү дүү одоо нэгнийхээ одоо хүлээх үүрэг хариуцлага аль хэдийн жоохон хүлээцэн ойлгоцсон байх гэж үзэж байна. Тэнгүү за ингээд хийдэг юмтай ч юм уу. Би ховчрог болсон яа. Энэ мэн ингэдэг тэр мэн хийдэг гэдэг. Тэгвэл хүүхд гэдэг нь бас нэг өөр одоо амар том хариуцлага байгаа шүү дээ. Гэтэ надад бас жоохон нэг муухай бодол ойр жоохон төрж ирээд байгаа. Муухай биш ээ. За. Жоохон айсан бодол юм. Одоо ингээд ер нь муухай байна. Одоо ингээл хүмүүс чинь тогтсон гэр бүлтэй болоод хүүхдүүдээ өөрийнхөө ажлыг хийдэг, хүүхдүүдийнхээ төлөө амьдралыг өглөө босоод хүүхдээ эзэрлэгт нь өгдөг, ажлаа дараал хүүхдээ эзэрлэгээс наваад орой гэртээ ирээл нэг юм циклд орсон байдаг шүү дээ. Надад заримдаа тэрийг харах жоох ингэдэг юм. Амар санагддаг. Амар яг тэр хүмүүсийнхээ хувьд бол одоо би чинь тийм байж үзег болохоор яагаад байгаа байхгүй. Тэр хүмүүсийнхээ хувьд бол тэр нь амар амартай байв. Бид нэр гаднаас нь хараад байгаад байгаа болохоос ш. Тэр хүмүүс хүүхдээ авахтаа жаргалтай байдаг юм билүү. Тэнгүүд ингээд зүгээр л бүтээсэн гэр бүл нь ерөөсөө илүү тутам санаа зохгүй зүгээр л ингэж амьдрах нь өөртөө угаас гоё байгаа шүү дээ. Байхаасаад байх юм байхгүй угаас гоё байгаа. Тэнгүүд надад тэр нь ингээд зүгээр тийм зүйлийг ингээд би өөрөө experience хийж үзег болохоор одоо чинь бид бүдэрж ингээл хүссэн үедээ гарч ирээд ийм амьдарч хахад ингээл ийм болчих юм бах та гэдэг жоох нэг юм жоох муухай бодол байгаад идэв. Зайн жоохон. Тэгээд яг үүрэг хариуцлага бол бид өөр тохирцсон байх. За тэгээд мэдээж яг өглөө босох амар асуудал байна тий. Өглөө босоод хүүхдүүдэд хувцлагаас эхлээд би бас ингээ хүүхдүүдэд хувцлаад бүх юм бэлэн болгодог ганцаар бүгдийг хийдэг ээж баймааргүй байна. За би ядаж өглөөний цагийг бэлтлээ гэхэд манай нөхөр ингээ тэр хүүхд мөхтийг босоод хувцалдаг тийм баймаар байна. Бүхэл юмаа тэнцэн хувааж авч явмаар байна. За хүүхдийг хөргөж өглөө гэхэд яг чиний point амар зөв юм байна. Хамгийн ойрхон байгаа нь хөргөж өгч мөгөө тий. Эсвэл ажилтайгаа ойрхонтой ингээ нэг хүүхдээ ирээ гэж авдаг ч юм уу. Тэгээ эсвэл ингээ бүгдээрээ хамт ойрхон байдаг ч юм уу тий. Тэгж тиймэрхүү байдлаар агаал ажил дээр гоё ажиллаа хэлээ. Оройн ингээл тий өдөр оройн ингээл хүүхдүүдээ бас гоё ингээл хамт аваад бас гоё ингээл хамт гэртээ орж ирлээ гэхэд чинь зүгээр л нэг өдрийг ярьж байгаа шүү дээ. Нэг тийм өдрийг ярьж байгаа шүү дээ. Тэгэд гэртээ орж ирлээ гэхэд тэгээ бас хүүхдүүд нь хөөрх ингээд үүрэг хариуцлагатай. Өөрсдийнхөө хичээлийг хийдэг, өөрсдийнхөө хувцсыг янзлдаг тийм одоо орж ирээл хувцас шиддэг биш ингээд тэр мэрийг ингээ өөрөө хийдэг. Гол нь хийсэн ойлгох нь амар чухал. 2 настай байсан ч гэсэн за чи 2 настайтай ядаж чи ингэмээр байна гэдгийг хэл. Зэрэгцүүлээ тийм. Yes. Тэрийг ингээд ойлгуулад яваад хамбал илүү амар болох байх. Хоёлоос жоохон амарч юм ирж байгаа болоо гэж. Магадгүй тэгдээ. Яг ясан дээрээ тэгдэггүй шүү дээ гэж та нар бодож магадгүй л. Тийм. Тэгээд тэгээ бас хүүхдүүд нь хөөрхөн үдлэх үүрэгтэй. Би бас орж ирэх нөхрөө тэгээл бас
адилхан ажилчдаг. Яг бас биеийн хүчний ажил хийдэг бол би бас баг зэрэг ойлгож болно. Тэнгүүд бас тэгэл адилхан ажиллаж би ингээл ганцаараа бүх юм хийж бол чадахгүй. Одоо болохоор би зөвхөн хатаага байгаа болохоор тэгэл заа гэл нээх юм батхгүй тэгэл заа гэл тэгчихэж байгаа байхгүй. Тэгвэл би нөхөртэй болчихмал нэг юм нөхрийнхөө дээр дор гарах гад байгаадаа биш. Нөхөртөөг нэг тийм амар ингээл арслах гад байгаадаа биш. Зүгээр л яг бидний түрүүн цааш яриад байгаа шиг л адилхан хариуцлага хүлээгээд адилхан амьдарч байгаа, адилхан нөхцөлд амьдарч байгаа бол адилхан л үүрэгтэй гэрээ цэвэрлэе. Ядаж л одоо чинь болроо ингээд хоолыг дургу байх юм бол болроо гэрээ цэвэрлэх нөхөр нь хоолоо идэх юм тийм байх гэж боддог. Тэнгүүд одоо би бас ингээд зүйл бодсон. Одоо ингээ хоёлаа хамт амьдардаг хүнтэй боллоо, нөхөртэй боллоо гэхэд одоо нөхөртэй болох чинь нөхөртэй болохоос өмнө одоо найз залуу ингээ болцож байгаа үе шатуудад чиний ингээд амар сайн заяо. Сайн залуу чинь бүр ингээд бүр амар хайртай болсон заяо. Тийм залуу чинь гэрээ ажил хийж мэддэггүй. Гэрээ ажилд муу болж яах вэ? Би сургах штеп. Сургаад авна штеп гэдэг шиг. Тийм. Гэтэ би ингээд яг одоо нэг би амар хайртай байгаа. Шалтгаануудын донд тэр хүний өөрийнх нь яг тийм хувийн зохион байгуулалт, хувийнх нь хүмүүжил. Тэр чинь ер нь хүмүүжил гэсэн үг шүү дээ. Ирсэн байх болохоор анхнаас хайртай болохгүй гэж үү? Хайртай болохгүй гэхээс чинь зүгээр ингээд хайртай, маш их хайртай гэдгийг донд ялгаа байх болов. Ер нь бол ингээд миний амьдрал ч гэсэн ингээд хайртай сайн байсан байгаа. Гэхдээ ямар нэг зүйлээс болоод энийг бол би хүлээн зөвшөөрөхгүй байли гэсэн зүйл бас байгаа шүү дээ. Тэр дунд л хүмүүжил байгаа учраас хүмүүжил донд би гэрээ ажил хүний зөвхөн ингээд гэрээ ажил тэгээд ингээ өөрийнх нь хувийн арчаа байгаа шүү дээ. Гэрээ ажил хийж чаддаг хүн бол өөрт нь хувийн арчаал үнэхээр байгаа гэж би итгэдэг байхгүй юу. Ойр торны эрэгтэй ч бүхнээс хардаг учраас тэрийг би харж ингэж үнэхээр хүмүүжлгүй байх юм бол би ингэж бус юм гоё байгаа. Тэр хүн үнэхээр одоо царайлаг амжилттай потенциалтай байсан ч гэсэн no гэж бодож ингэж балиг гэсэн өглөөч гэсэн байгаа учраас энийхээ дагуул байх хаа. Хүмүүжил угаасаа үнэхээр суур хүмүүжил байх хэрэгтэй. Тэгэхээр үнэхээр хүмүүжлэхгүй санагдах юм бол би бас зүйлс нэг яах юм бэ? Нэг нас ик авчих юм бол би нөө гэн. Тэгэхээр би анхнаасаа тийм хүнийг би ингээд нөхрөө болох хүртэлх стейж рүү авч авахгүй хаа. Тэгвэл ер нь шууд найзлуу байгаа дээр нь л за гэх юм шүү дээ. Тийм яг тэгээд тэгэлээ нэг хүмүүжил дундаа ингээд тэр хүн чадахгүй байгаа гэтээ чадъя гэсэн бодол байна уу? Чадъя гэсэн тийм чадмаар байна уу, чадмааргүй байна уу? Чадъя гэсэн тийм одоо ингэ тийм бодол байна уу? Эсвэл ингэ би чадахгүй, угаасаа хийхгүй гэсэн байна уу гэдгээс бас шалтгаалж шин. Тэр хүн би угаасаа би хийж байгаагүй, би өдөртлөө гэр ажил би нэг чинь юм хийж үзэг, би нэг аягч угааж үзээгүй, хийчихгүй гэх юм бол би надад хизээч тэр хүн бас юм үнэхээр сайхан байсан ч үгүй. Яа тэгвэл ингэ яг үдид яг нэрэн гэсэн ингээ за яхаа гэр ажил хийж чаддаггүй байсан гэсэн гэр үйлчлэгч аваад амьдрын гэсэн хүмүүс байдаг. Гэхдээ яа ингээд шууд гэр үйлчлэгч аваад амьдрах хэмжээний тийм юу биш шүү дээ. Тэр яаж ч утсан ингээ хамт амьдрахад бол аль нэг аяга угаачлаараа аль нэг нь биш уусаа л аяга угаачлаараа. Тэгэхээр шууд ингээ шууд аяга угаах хүнтэй амьдрал эхлэн гэж бол байхгүй. Тэгэхээр тэр нь надад чухал учраас хүмүүжлийг харна. Хүмүүжил дундаа гэр ажил хийж чаддаггүй чадхыг ч хүсдэггүй бол надад угаасаа тийм хамт амьдрах бол тийм шийдвэр бол би хийж бараг шууд нөлөөсдөл юм байна. Би бас юм юм баха. Би бас за эхлээ бас ярилцгаж үзэх байх. Өө чи тийм үү да гэл. Тэгэл инкүүдийнхүү гэж ингэж ивэр үзэж мүзэлтэй. Тэдрараараа гэж ивэр үзэж хандлага мэдрэгдэн штэ айл ч юм дээр юун дээр ч гэсэн. Үгүй тэрийг нь харин ингэж одоо ингэж мэдээд ярилцаж үзэн штэ. Одоо ингээд би бол ийм байдгаа. Би бол ингээд одоо ингээд гэрийн хүмүүс хамт хийхийг хүсдэг да гэдгээ яриад тэг үнэхээр л яг тэрийг хүлээж авахгүй ч юм уу. Тэг би ингээд тэр хүнийг бас ингээд аим шууд тэгнэ ингэж хүчлэхгүйгээр одоо ингээд хамт амьдарч байхдаа баг ингээд дасах гэж үзнэх юм уу тэр ажилд нь ажилтдаг чинь гэрээ үйлчлэж авах гэдэг юм байна. Нөө шүү. За ойлгож байна те guys. Тэгвэл тэгэл ярилцаж үзээд ингээд зааж өгөх гэж үзээд ч юм уу те. Тэгэд үнэхээр тийм надад хайртай надад сайн хамт амьдрмаар байгаа л тэгэл сурна шүү дээ. Би ингээ өөрийнхөө хэлсэн байхад би тийм гээ хэлсэн байхад ойлгохыг хичээж шүү дээ. Тэгээ тэрийг авахгүй гэл тэрнээс нь амар жижигэн юмнаас хэрүүлүүлсэлээ байл тэгэл тэр гаштай ирээдүйн амьдрал байхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээ би бас би бол ингээ сургаж үзэхдээ эхлээд тэр хүн сурах хүсэлтэй байна уу үгүй юу гэдэг тэр дөрөөлж сурах гэж үзнэ. Анхнаасаа надаа ингээ сурах хүсэлгүй би чадахгүй хүч үзээгүй гэдэг хам бол цаашдаа ч хийхгүй. Хизээч би сургаж үзээч гэсэн бодол надад төрөхгүй нэрнэсээ. Би чадахгүй. Гэтэ чи тэр хүнд амар хайртай байгаа шүү дээ.
Тэр бол үнэхээр ялталцсан. Би энийг бол хийж үзээгүй. Гэхдээ би ингэж хийж Чи тэгвэл сурмаар байна уу? гэсэн. Одоо ингэж би хийж үзээгүй шүү дээ. Эсвэл би хийж үзээгүй маа. Ер нь гэдэг хоёрын нөө андаа би шал өөр юм. Нэг нь нэштэй ингэж байгаа байхгүй юу? За зүгээр л би ингэж жив жишээ. За аяг waах жив жишээ гэдэг шинэ хөтөл боллоо. Тийм жив жишээ ингэ зүгээр л нэг тийм одоо юу. За аяг байгаа яа. За аяг waахтаа ингэ өнгө оруулах тал дээр класс байла. За тэрэн дээр ингэ нэг нь би хийж үзээгүй шүү. Гэхдээ яаж өнгө оруулахыг мэдгүй гэдэг нь өөр. Би хийж үзээгүй маа. Яадгийг би мэдгүй наа гэвэл өөр. Би үнэхээр ингэж хийж үзээгүй шүү гэдэг хүнд би ингүүл өнгө ордог байхгүй гэж би зааж чадахгүй. Яад бол тэр хүн ингэ хийж үзээгүй шүү. Хийж үзээч гэж бодохгүй гэсэн бодол ингээд тийм бодолтой байна гэсэн сэтгэл надад төрнө. Нөгөөх нь ингээд би хийж үзээгүй шүү дээ. Би ингээд үнэхээр үзээгүй маа. Ямар нэгэн шаардлагаар үзээгүй ч болно шүү дээ. Гэтэ би хийж сурахыг хүсэж байна гэсэн бодол надад байх юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Хоёр дахь хүн дээр. Тэр үн дээр болохоор инхээр одоо ингүүл гоё ялдаг байхгүй юу гэж би зааж эхэлнэ. Тэгээ заасан чинь нөгөө хүн маань ингээд үнэхээр зааж хахад ингээд үнэхээр хүсэлтэй хийгээд үзмээрэн гэсэн бодол байх юм бол би ингээд цаашаа бодно. Хэрвээ ингээд хийж үзээгүй шүү дээ. Би ингээд за эрэгтэй хүн гэхэд бас муухай. Гэтэ зүгээр л яг ингээд дугуй сальж үзээгүй шүү дээ. Үзээгүй шүү дээ. Гэл ороод ирэх юм бол би чинь додчих. Тийм би магадгүй би дугуй засч чаддаг байлаа л та. Тэнгүүд ингэж засдаг байхгүй юу гэж би хэлгийч хүсэхгүй. Тийм үү. За баяа гэл бараг тийх байх л гэж би бодчих. Тэр би ингээд яг сургаад авъя гэдэг дээр бас нэг тартай биш. Тийм тэр хүний бас потенциалтай байна уу? Анхнаасаа тийм хүн тийм байвал хоёлаа санаж болохгүй л тээ. Тийм. Тэгж байгаа юм хасуу. Ер нь тал тийм. Тийм. Би сая өрөх гэж байсан. Тийм. Би одоо ирээдүйн нөхөр болох хүнтэйгээ ч юм уу. Үнэхээр одоо хайртай багасаа хүнтэйгээ эхлээд одоо нөхөр болохоос өмнө хүүхдтэй болохоос өмнө хамт амьдарч үзэлцдэг. Хүмүүсийн ярианаас ч тэр өөрөө ингээд зүгээр хальт одоо ингээл сая хоёлаа жишээ өдөр ботход ч тэр хальт ботход л зүгээр л хамт амьдарч үзэх хэрэгтэй байна л гэж бодоод байгаа. Тэгээд хамт амьдарч үзээ дээ нэгнийхээ дуртай дургу. Тэгэл хамт амьдарч үзэхэр чинь жинхэнэ нөгөө нэг юун гарна гэдэг шиг л хамааглал юм гарна шүү дээ. Миний ч муухай зан гарна шүү дээ яг үүндээ. Миний яг бодсон зүйл байхгүй юу? Яг ингээд хамт амьдрахад би ингээд хамт амьдраад нөгөө хүнийг таних гад хамт амьдраад байгаа бас биш. Тэр хүнтэй амьдрахад би өөрөө шин зантай билээ. Би бас хэлэх би заримдаа өөрөөсөө ч залхахтаа гэдэг шиг ингээд би өөрөө ч бас төгс хүн биш угаасаа биш. She's so dramatic. Drama queen. Үнэ. Тэнгүүд ингээд яг нэрэн гэсэн хамт амьдрахад бол миний ч ингээд ийм муухай зан гарна. Би өөрөө ч би яста муухай зантай шүү гэдэг бодол үйлдэл маань ч угаасаа гарч заримдаа ингэж төрдгөө ингээл амар муухай ямар муухай штэ бэ гэж боддог тийм. Тэнгүүд ингээд тэр чинь ингээд би зөвхөн ингээд хамт амьдрах гэдэг хүний ингэж шалгах гэж хамт амьдрын гэж бодоод байгаа да биш. Миний ч гэсэн зан гарна. Нөгөөний ч намайг тань. Би нөгөө хүнээ таньж байгаа шиг нөгөө минь ч намайг тань. Тэр хүн надтай амьдрий гэж бодож байгаа шиг адилхан би ч нөгөө хүнтэйгээ хамт амьдрий гэж шийдсэний дагуу битээр цаашдаа явна штэ. Тэгэхээр яг ингээд хамт амьдрж ижил нөгөө хүнээ тань мань гэдэг нь зөвхөн чи нөгөө хүнээ таних гээд байгаа биш ээ. Тэр хүн ч чамайг таних, тэр дундаа чи өөрөө ч өөрийгөө таних. Тэгэхээр ингээд бас чи яг амьдралын төв биш ээ. Яг чамд зориулж тэр олон хүнээс чи өөртөө тохирох хүнийг сонгоод байгаа биш. Тэр хүн чинь ч бас өөртөө тохирох хүнийг чамайг сонгож байгаа шүү гэдгийг бас хүмүүс бодоосаа гэж би боддгоо. Тийм. Гэтэ бас ингээд битэр ч одоо бол яг ийм ер нь бол хамт амьдрдаг relationship хүнтэй тэгж хамт амьдарч үзсэн туршлага байхгүй. Relationship-д ороогүй гүнзгий тийм хамт амьдарсан туршлага ерөөсөй байхгүй байгаа байхгүй. Тийм үүднээсээ төсөөллөөрөө ярьж байгаа. Тэнгүүт одоо та нарын дундаас хамт амьдарч үзээ салсан ч юм уу, хамт амьдарч үзээ таалагдсан ч юм уу. Ер нь ямар байсан бэ гэдэг юмнуудаа бас бичээрэй за. Тэгвэл битэрт уншуул амар гоё сонирхолтой байхаа тийм. Тэнгүүд энэ яг ингээ битэрийн анхны подкаст хийсэндээ яг л адилхан. Битэр яг ер нь л адилхан насны. Тэнгүүд яг ингээ битэрийн адилхан насны хүмүүс яг ийм бодол байдаг болов. Тийм яг ингээл нэг тийм магадгүй ингээ яг битэрээс бага насны ч гэсэн хамт амьдраад үзээд туршилттай хүмүүс байгаа байх л та. Гэхдээ яг ингээ битэрийн насны хүмүүсийн хувьд дийлэнх нь яг нэг тийм яг ингээ хойлохнаа өгөрч байгаа хүнтэй хойлохнаа тустай гараад тустай амьдарч үзсэн тийм туршилттай хүмүүс бас байхгүй хаа. Яг ингээ kinda анхудаа л амьдарч байна. Yes. Kinda nervous тий. Тийм kinda nervous. Хоол хийж байгаа юу ил ингэсэн аахгүй. Яг битэр түнэс хойш kinda л гэдэг байгаа вэ гэсэн чинь сайн ингээ хоол игээд битэр манайхан ингээ нэг юм тасгуу шарагч
Саяхан авсан. Тэгээ тэрэндээ төмс шаарна гэд болроог би ингэ шармаарна гэл болроо ингэ хийж мэгэл болроод юм уу зааж өгчөөд байжсэн чинь болроо яг нэг TikTok дээр бас яваад тренд өгдөн штэ. Тэг үгсэн мөлий. First time kinda nervous гэд. Анх удаа нөө Titanic дээр жинзинэр байл яхаа гэсэн first time kinda nervous гэд. Тэрнээс хойш би тэр ингэж маяглаад байгаа юм. It's my first time kinda nervous. Чин тэгэл анхны удаа л амьдарч штэ. Том хүн болохгүй л үзэж штэ. Мэдгүй kinda nervous мэдгүй байна. Мэдгүй байна. Kinda адуултын. Тий, yes. Чи нэрээ юу гэж боддог? Одоо түрүүн би нөгөө хог асгах масгах гэж ярьсан шүү дээ. Тэр шиг чи юу н одоо энэ гэрийн ажилд хүний маскулин, феминин гэдэг юм хамаатай гэж боддог уу? Би хизээч тэгж боддог. Яг ингээд миний ингээд за хувийн амьдралаас ярихад надад эрэгтэй дүү байгаа шүү дээ. Эрэгтэй дүүдээ би одоо ингээд за нэг ингээ хог гараа асгачгаа гэл би гаргаж гинэ гэдэг чинь эрэгтэй хүн хог асах юм бол тэр хүний хэмэрлэндээ унана гэсэн бодол надад байдгүй л гэтэгтэй байна. Тэгээ гэхдээ би эрэгтэй дүүгээ ингээ хог гаргаад асгачгаа гэж гаргаж гинэ гэдэг чинь би тэр дүүгээ ерөөсөө ингээ хүндлэхгүй байна гэсэн утга бол биш. Би ингээд хэлж штэ хоол ихтэй хоолны дэж аавдаа өгөөд дүүдээ өгөөд явдаг. Тэгээд би ингээд хог асгацсан болохоор дүүгээ хүндлэхгүй байна гэсэн утга ерөөсөө биш. Дүүдээ ч гэсэн нэг тийм ингээд хог асгалаа гэхэд чиний сүрсүүлгүй зүйл ерөөсөө биш шүү. Чи бол чи гэдгийг би ингээд мэдрүүлээд ингээд ойлгуул чи явдаг гэж би боддог учраас тэр бол ингээд үнэхээр одоо юугүй хизээ нэг хэмэрлэндаа дээр үесээ гэж ярьж байгаа шүү дээ. Дээр үедээ хизээ нэг хог мог гараал тэрийг ингээд аваад хогийн бүгрлөө хаях тийм үйл хизээч байгаагүй шүү дээ. Үсрээл сүүлийн 20 жил ингээд нэг юм байранд амьдардаг болсон. Дээрөөсөө байсан хогоо нийлүүлээд аваад хайж байгаа гэж би бодож байна. Зүр ирээч. Тийм. Дээр үед бол хог дээр үед штэ. Хог ч них гардггүйсэн байх гэж би бодож байна. Ер нь бол нэрнгэсээ. Одоо бол ингээд бидний гаргаж хайж байгаа тэр хар уттай хогн дотор ижсэн ууцсан авсан юм. Бүгднгийнх нь ижсэн юм байна. Надаас ганцхан тэр гараагүй. Тэр бүр ингээд яг чи тэгж боддог шүү дээ. Тэгмүүд одоо би болохоор ингэж боддог байхгүй. Одоо дээр үесээ эртээр үесээ хизээ эрэхтэй хүн бараг Чингис хаан хизээ хог хайдаг байсан гэхэд байдаг. Шалтгаан нь дээр үед угаасаа хог гэж байгаагүй. Одоо бидний хайж байгаа хогон донд ерөөс нь бидний эзэн ус юмны гадна гэлгаар уутал байгаа. Дээр үед гэлгаар ууцч гэж юм байгаагүй. Бид нэр угаасаа байгалаас аваад тэндээ боловсруулад ингээд аваад идээд явдаг байхад нэг хог гэд байх байхад ямар юмныхан дээр үесээ хог хайдаг байсан гэд худлаа юм олон юм яриад байгаа. Сүүлийн 20 жил хог гэж ингээд бидний өдөр тутамдаа авч гардаг хар уттай хогны юм гардаг болсон болохоос ш. Нэг дээр үетэйг холбоод байгаа юм байхгүй. Зүгээр л сүүлийн 20 жил эрэгтэйчүүд нэг өөрсдөө амар байх гэж бодон чигсэн эрэгтэйчүүдийн л гаргасан үг баха. Тэгээ нэмээс овдоо ялг шиг адилхан тэр хог чинь зөвхөн миний эцэн юм биш. Тэр эрэгтэй тэр хүмүүсийн хэмэрл ондоо нунах гэдэг эрэгтэй хүмүүсийн ч эцэн юм баха. Би болохоор энэ дээр ингэж боддتي. Яг уламжлалын юм байдаг гэж боддог. Тэгэнгүүт одоо яадаг. Манайхан ч одоо ингээд эртээр үеэс эрэгтэйчүүд нь одоо төр хөргийнхаа ажилтай аймаа одоо тий төрийн үйлд оролцсон явдаг. Эмэгтэйчүүд нь ингээд одоо гэр бүлийн хариуцдаг одоо тийм байсан байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд яг намайг бол ингээд хүүхэд тахад яадаг гэсэн. Үнс эрэгтэй үнээр асуулдаггүй гэдэг гэсэн. Ягаад тэгэхээр одоо ингээд тийм одоо үнс ч ингээд одоо тэр үеийнхээ хог нь үнс байхгүй тийм үнсний хаягдал одоогийн шиг харууттай хог одоогийн харууттай хог нь тэр үеийн одоо ингээд үнс байсан байхгүй тийм үнс одоо тийм ахугаас гарсан нэг жижиг үнсний нөгөө галт үлснийх нь үлдэгдэлч мөлч юм. Тиймэрхүү юм хогнуудыг одоо эр хүндээ оролцуулдаггүй эр өрнөр нь хаюулдаггүй. Ягаад тэгэхээр тэр хүн нөгөө төрийн хэрэгт оролцдог болохоор юм одоо юм зүгээр одоо тиймэрхүү одоо тийм зүйлд ингээд оролцуулахгүйгээр гэдэг ч юм уу те. Одоо чинь гэрт амьдардаг байсан маш дээр үед. Тэгвэл одоо ингээд эмэгтэй хүнээ төрүүлж босоод одоо тэр чинь ингээд үнс мүсээ аваад гэрээ цэвэрлж байгаа штэ. Тэгвэл эмэгтэй хүн төрүүлж өмдөж үнсээ хайж байгаа штэ. Одоо тиймэрхүү байдлаар их юм уу. За энийг одоо юу гэж болох юм бэ? Ямар ч тач одоо яг чинийхийг бол үгүйсгээгүй гэхдээ одоо ийм эрэгтэй хүн нь одоо ийм төр хэргийн үйл ажилд оролцоод явж байгаа эмэгтэй хүн болохоор одоо яг тэр галт төлөх үйл ажиллагаа галаад төлөд гарсан одоо үнсээ өөрөө асгах үйл ажиллагааг ингээд хариуцдаг байсан ч юм уу тэрнээс гарсан үг гэж боддог би яг сүүлийн 20 жилдээ биш угаасаа ингээд ийм одоо тэр гарсан хог тэр үнсээ эрэгтэй хүнээр ингээд асуулахгүй эмэгтэй хүн нь яг ингээд хайдаг байсан тэгээ эрэгтэй хүнээр ингээд хог хаялдаггүй яг хэмэр сүлд гэдэг дээр нь болохоор би яг ингээд ийм эрэгтэй хүн одоо дайн тулаан ч юм уу тийм хэрэгт оролцдог болохоор ийм жижиг сажиг одоо ахуун
жижиг ажилд оролцдог ч гэдэг юм. Тэгж гаргасан бас байж магадгүй гэж бодож байна. Тэгээд бас би боддtiin маа тэр үеийн эрэгтэйчүүд одоогийнхоор бол амар тийм манипулятор хүмүүсээс авах гэдэг. Эмэгтэй хүнийг дээ бараг л эд бараа шиг боддог ч юм уу. Гэрийн ажил хийх, хүүхд хийх хүрхтэй. Яа. Гэхдээ ер нь бол яг монголчууд дээр юм уу ясаа одоо ингэ бусад орнууд чинь эмэгтэй хүнийг бүр нөгөө нэг гэрийн тэжээл амтнаас доор үздэг хэлбэл шүү дээ. Исламын нөгөө шишин доор нэг лөө. Oh my god, сүүл нэг пост чи эдрэг уншсан уу тий? Харьцангуй тэрнээс гайгүй гэж боддог байхгүй яа. Одоо нэг түүхэн дээр ч гэсэн Монгол хатныг амар ингээд өргөмжилсэн түүхүүч байдаг. Монголын товчон дээр ч юу гардаг шүү дээ. Тэгэхээр тэр бол ингээд яг нэг тийм хүүсийн гендерийн ялгаатай байдал дээр монголчууд харьцангуй гайг байсан баха. Гэтэ яг дээрвээсээ ингээд үнсийг бол эрэгтэй хүнийх яагаад гэвэл тэр үнсийг асгаад байх, өглөө болгон үнс асгаад байх тийм завтай эрэгтэйч байгаагүй бах. Үнэн. Хэдэн сар жилээр дайманд явчихдаг ч юм уу. Тийм байсан байж магадгүй. Тэгмээ сүүлийн үед ер нь бол би энэ дэр ингээд тэр үе чинь өөр залуусаа. Тэгж үү. Тийм. Яг энийг ингээд амар говьлгцсан гэж би бодлоо. Тийм. Тэр чигт нь ингээд явцсан тий. Юусоо л гээд. Ер нь бол яг мэдээж говьлгцсан. Өрхийн тэргүүний ингээд ийм одоо гэр бүлийг авч явж байгаа аавраа хиймэрсүүл гэж байдаг бах. Гэтэ нэг хог хайлаа гээд тэр нь одоо алхалдаг юм гэж байхгүй. Хэрвээ чи тэгж бодож байгаа бол хэврэг маскулинити хэврэг эго тэр хүн бол хэврэг эмо гэнэ хиймэрсүүлт. Тийм. Тэр хүн бол юм хэр манипулятор лээ. Буруу төрлийн манипулятор. Yes. Тийм гэрээ ажил дээр бас хүүс байдаг бахуу. Гэхдээ бас одоо би бас ээжийг заримдаа гайхаад байдаг. Гайхах биш ээ. Гайхгүй мэд. Зүгээр ингээ хаяа боддیں۔ За. Ээж ингээл аавыг амар хүндэлдэг. Тэгэхээр тэр нь ингээл амар ингээд тийм амар юм ер нь хүндлэл байдаг байхгүй нэг амар хүндлэл энэ хүн өрхийн хэрэгүүн гэсэн нэг амар хүндлэл байгаад байдаг. Тэгээ би тэрнээс нугаас суралцж байгаа шүү дээ. За би ч угаасаа төхрөө угаасаа яг хөө мэдээж айлууд ихнэр бүгд ингээл хүндэлж байгаа. Тэгмээд ингээд би чинь ээжийг л харж өссөн байгаа шүү дээ. Миний харж өссөн өнцгөн тэр ээж ингээл аавыг амар хүндэлдэг ингээл бүх юм да гэдэг. Нэг талаараа хаад би ингээд аавыг баг зэрэг жоохон давраасан болов гэж боддیں۔ Гэхдээ аав өөрийгөө даварсан гэдгийг мэддэггүй гэж боддог. Тэгээ угаасаа л ингээ тэр уурч ингээд тэр амьдраад одоо болохоор амьдралынхаа талаас илүү хамт нэгнийхээ ингээ хийх юм ингээ мэддэг болсон ч юм уу тэгдэг. Би ч болохоор одоо юм хүндлэнгийн үүднээс хараад байгаа шүү дээ. Том хүн болцсон үүднээс. Тэр хоорондоо юу зогсож байгааг бид мэдгүй шүү дээ. Тэнгүүд тэгэл ээж ингээл аавыг амар хүндэлдэг. Тэнгүүд би ингээл тэрнээс нь би бас нөхрөө ингээ ажиллаж байгаа шүү. Тэнгүүд баг тэргээр нь би одоо ахтайгаа харьцаад байдаг юм шиг надад заримдаа санагдаад байдаг. Манайх ч гэсэн яг адилхан. Ээж бас тэгдэг байхгүй. Аав хизэж гэр ажилд оролдоггүй. Тэнгүүд ингээд аав болохоор ингээд ээж байхгүйд ер нь бол ингээ амралтын өдрийн өглөө. Гэтэ яг үндэ ингээ ээж байхгүй бол гэр үнээр хамраараа газар шаадаг тий. Тэнгүүд ингээ амралтын өдрийн өглөө болгон ээж ингээ хуурсан цай хийж өгдөг байхгүй юу? Ингээл намаа унтчихад хуурсан цайны үнрээр би ерөн сэрдий. Тэнгүүд ээж ингээ зарим өдөр амралт өдөр ингээл сургуулийн ажилтуул гэл гараа явцсан үед эсвэл ээж ингээ хэд хоногоор ажиллаар явцсан үед ч юм уу аав амралт өдөр босч хуурсан цай идэг заяа. Тий. Аав идэг байхгүй юу? Хизээч ингээ намайг чи бас айлын там охин бас гэдгүү аав ингээ босоод хийчдэг заяа. Хуурсан цай хийчдэг. Тэгэн болсон мөртлөө чи ингээ аав болохоор ээжийг байхад хизээч тэгдэггүй. Ээжийг байхгүй ингээд хийж чаддаг мөртлөө ээжийг хийж чигүүд хийж чадахгүй юм шиг ингээд хийчгүй чадахгүй юм шиг царайлаад ингээд бэж идэг заяа. Тэгмээд үнэхээр энэ бол ингээд ээжүүдийн аавуудыг давраасан үйлдэл юм байна. Угаасаа л ингэж л мухаа л да. Гэхдээ бит хоёрын өнцгөөс бол юм байна. Тэнгүүд совдагийн хөвд толонгод ийм л байх хэрэгтэй юм гээ явцсан. Тэгсэн чинь надад болохоор ингээд нөгөө ийм л байх ёстой маань гэхээс илүү баг нэг ухамсаргүйгээр ингээд тийм байгаа байхгүй юу. Тэр үлддэг баг ухамсаргүйгээр байгаа байхгүй юу. Надад болохоор үгүй яхаа ингээд тэр нь бол надад бас ингээд хаяа хөрөн санаж байгаа байхгүй юу. Аав ингээд ээжиг байхгүй чаддаг мөртлөө ээжиг ингээд ингэж байгаа байхгүй юу. Ээж ингээд өдөөсөө ширлээ. Өдөөс өмнө аав бараа ээжт босон гутаа ингээд хурсан цам хийгээл басараа хоолой дээрээ хүүхдүүдээ хэлцээ. Тэгэл ингээд юм хийгээл ингээд хоолмол аавыг ээжиг байхгүй аав битээ ингээд хойлохноо гэрт мэрт байлаа гэхэд аав орой хоол идэг шнэ нэрнэсээ. Би хизэж хоол идэг үү? Би тийм үү? Тийм. Тийм үү? Аав надаас өмнө ирдэг ч юм уу, сүүлд ирдэг ч юм уу. Питер ингээд цуг гэртээ ирслээ гэхэд би ингээд зүгээр байж л энэ. Зүгээр аав ингээд хоол мал шууд хийгээл эхэлчихсэн. За нэг тийм хоол хийчихмээр байна. Тийм. Өмнөх 100 ингээд аав Питер хойлохноо үлдсэн байхгүй юу? Ээж хүдээ авцсан. Дүүнэртэй хамт.
Дандаа аав хоол хийж мэгээл эсвэл тэр хоёлоо оройтонгуудаа хоол идэхгүй унтчих юм тал. Тэнгүүд аав эзэж намайг чи хоол хийгээгүй заяа. Тэнгүүд ингээд дандаа аав хоол хийжсэн мөртлөө ээжиг ирсэн чинь өдөөс өмнө ингээд аав өглөө босоод нөө хайрсан цаймаа хийж мэгээд ингээд босоод цаймаа чанаад за хайр цай хийхгүй байлаа гэд өглөө босоод бид дандаа цай чанаад халуун цайн дээр ингээд юм иддэг байхгүй юу. Тэгвэл ингээд цаймаа идээд ингэж байжснаа ээж өдөөсөө ирсэн чинь аав шууд ингээд хөвцсөн. Юу ч ихгүй зөө. Тэгвэл ээж ирэнгүүтээ өөрөө ясаа арай холмол гэдэг ингээд яваад гэлж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд явал ээжийг харангуут аав нийлэх гэж байгаа юм шиг санагдаад. Тэгээ одоо хөөрхөн санагдаж байгаа юм. Тэгсэн мөртлөө би ирээдүйд нөхрөө би намайг байхад юу ч ихгүй байгаасаа гэж би бүсэхгүй байхгүй. Намайг байсан ч гэсэн юм хийгээсэй гэсэн хүсэл байгаа. Одоо хоёлаа ингээд хүүхдүүдийн үдс ирж байгаа шүү дээ. Тэнгүүд хоёлагийн хүүхэд тэгж хүмүүжнэ гэсэн үг шүү дээ. Аарагаас гэхдээ би ингээд бүхэлдэн хүүхэд гаргаа тэр хүмүүсийг өөрөөсөө хүмүүжлээд. Тэгээ би чамд өөрөө хэлжсэн шүү дээ ингээд би ингээд одоо ингээд би одоо өөрөө ингээд аль жоохноос ингээ өөрөө бие даасан үзэл бодолтой амар бие даасан хүн бодоо хүмүүжсэн байхад миний надаас гаргасан хүүхэд ингээд би ингээ амар хайртай тэр хүнийг хяландаа байлгах нааш ингээд гэл нүдний цэцгшгээ хайрлах юмөр байхад тэр хүнээс нааш мэдж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр хүн өөр ингэсэн үзэл бодолтой болоод гэд явна гэхээр надад жоохон амар нэшээ харамлмаар санагдав. Тий харамлмаар санагдав. Тэгээд би ч ээж охин байгаа. Тэнгүүд ээж бас намайг юу бодож байгааг яг үндэ мэдэхгүй шүү дээ. Ямар хүн болцсон байгааг одоо мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд би ч бүр шал өргөн байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд миний охин, миний хүү ирээдүйд тийм болно гэхээр гэж өөрөөсөө би заримдаа өөрөөсөө хэдэж шүү дээ. Яна би аав шүү дээ. Харин амар байгаа ч тийм. Би болохоор ингэж үтээ. Бас ерөнхийдөө адилхан. Гэтэ ингээд би ч юм багасаа ер нь гэрэж тайгаа ороод өссөн болохоор аавынхаа нэг намайг жоохон байгаад л 10 жил мэлжид байхад тэгдэгсэн ингээл. За орой олны цаг болохоор за ямар хоол хийх өө мэх гэж гурил зорхоо морхоо гэчихэл хөөргөд тэгдэгсэн. Тэгэл өө за би тэгээ хийж даа гэл. Тэгэл аав чи ингээл газар дотор ингээл зүгээр суудгүй штэ манай аав чи ингээл зүгээр суухгүй заяа. Газар дотор ижлэгээл тэгэл би чи ингээ гэрхайлэг гिचдэг. Тэгэл тэгэхэд надад юмсан ингэ чимээ өгдөг байсан юм хэрэг. За ямар хоол хийх үү гэх нэг юм. За орой хоолны цаг боллоо гэдэг. За ямар хоол хийх вэ? Аавд гурил зурхоо муухаа гэл. Юу борцоор хоол хийчих юм уу гэж үгүй. Ээж чинь нэрээ тэгээдсэн тэр махсах гэж хэлсэн. Өөр хөөрхөн тэгдэг. Ээжийг яахгүй даав юу ч мэдгүй гэдэг. Тий. Энийг гурал гэсэн юм болоо. Би бас мэдгүй шүү дээ. Тэгвэл би тийм байхаа л шүү дээ. Тэгээ би бас аавс энэгээр ингэж хийчих юм болоо тийм болоо. Тэгээд тэгдэгсэн. Манай ах ч юм бол гэртээ очиод бүр гэрээ ажиллана. Ерөөсөө гадуурх ажилтлаа болчихсон тийм. Тэгэл томроод ирээд угаасаа би чи ингээд нөгөө бие дагаад юмудаа хийгээд явцдаг болохоор тэгээд ямар ч юу байгаа. Гэхдээ л би ээжиг гэрт очихоор ээжиг байхгүй бол одоо нэг юм яг ээж эхний нэг хэд хоногтол нэг айлт очиод ингээд яах вэ? Энэ юу вэ гэдэг тэгдэл болчтой. Харин тийм. Бас юм аа. Тэгэхээр бас хоёлаа одоо ингээд ийм одоо нийгэм өөр болчлоо. Тийм үед одоо ерөөсөө яах вэ? Гэтэ хоёлагийн энэ үйлдэл нь зүгээр нөхрөө хүндлэхгүй дээ. Ерөөсөө биш байхгүй юу? Зүгээр л байгаа шүү. Тийм хүндэлж байгаа шүү. Нэг амар тийм ирчүүд гэдэг байгаа байхгүй шүү. Зүгээр л тэнцүү байл гэж байгаа. Тэгвэл хоёлаа одоо охтуудаа хүүгүүдээ ийм байлгахгүй тулд хүүгүүдээ гэр ажил сайн сурах хэрэгтэй байна. Охтуудаа бас ингээд одоо дараараа гэсэн үр хариуцлага нөхөх хэрэгтэй байна. Гэхдээ хамгийн гол нь өөртөө байх юм биш үү? Зүгээр л имсгэл төрөл байх юм шүү дээ. Би бас тэгэл бодож байгаа. Яг л ирээдүйд. Тэнгүүт би одооноос эхлээд дүүнэртээ би өөрийнхөө зүгээс үлгэрдүүлэл болох хэрэгтэй гэсэн. Одоо би ингэж хэлж байгаа шүү дээ. Анхандаа хэлсэн. Дүүнэртээ за би ингэ 5 дахь ангид хоолыг сурсан. Яагаад гэвэл чиний ээж аавын дараагаар өөр хариуцлага над дээр ирж байгаа. Тэнгүүд миний өөрийн хариуцлага ээж аавгаа байхгүй би дүүнэрээ ямар ч тач амьд байх хэвээр. Амьд байх юм бол би хоол хийх хэвээр. Тэгэхээр л би энэ хоолыг сурах юм байна гэд явсан. Тэгээ би дүүнэртээс хэлж байгаа байхгүй юу? Аав ээж тэгээ дараа нь чи ингэ байгаа. Өөрийн хариуцлагын хувьд та нар нас ахицмаа ингэ үүсэж байгаа. Тэгэхээр энийг чи хий. Энэ чиний үүргээ. Хүнд ирэх гэж байгаа өөрийг хариуцлага гэж байгаа гэж шууд явцдаг гэсэн байхгүй юу? Тэрнийхээ дагуу одоо би дүүнэртээ тэгж зааж байгаахаа дагуу би одоо бол хоол хийх мих үүрэг над дээр байхгүй. Гэхдээ би аав ээжийн дараагийн үүрэг хариуцлага надад байгаа учраас одоо гэрийн айл нэг чийдвэрт оролцдог ч юм уу. Зүгээр одоо хэдэг үүрэг хариуцлага арай том болчихсон. Томроод явчихж байгаа. Тэнгүүт яг ингээд би
би томорж байгаа гэдэг дүүнэртэй ч мэдэж байгаа. Аль гэрээ аль нэг шийдвэрт би оролцож байгаа. Гэрээ аль сагуугийн асуудал би оролцож байгаа. Энд чинь ингээд би том болсон учраас орж байгаа шүү гэдэг би дүүнэртэй байнга хэлдэг байхгүй юу? Тэнгүүт ингээд би дүүнэртэй хэлэхэд бол би өөрөө тэргээ ухамсарласан багсан шүү дээ. Энэ ухамсарласан чигээрээ байхансан ухамсарласан чигээрээ би гэр бүл өөрөө тусдаа үүсгээд явах юм бол нөхөртөө ч гэсэн энийгээ би хэлнэ. Хүүхдтэй болсон ч гэсэн хүүхдтэй насны тохирсон тэр зүйлсийг би хийлээд явнаа гэж би ингэж одоогор бодож байгаа шүү. Яг нэрнээсээ би одоогор бодож байгаа. Тийм битээрээс одоогороо л бодож байгаа. Амьдралд ам гарч болдоггүй гэдэг шиг. Яг битээр ам гарчлаа л та. Тийм. Гэтэ жоохон би бол дотроо жоохон айцтай ам гарч байгаа шүү нэрнээсээ. Тийм. Гэтэ би хичээнэ. Тийм. Энэ чигээр ийм байх гэж хичээнэ. Гэтэ бас гайгах уу хоёул өөрийнхөө л энэ нэг хоёр нэг амар үүлэн дээр суудсан хөөрцөн хоёр гар байна гэж бодож магадгүй. Тийм мэрэг л. Яг уу магадгүй. Тийм яс. Тийм л байна. Битээс бас бодлоо ингээд. Би бас нэг хитрхийн амар ахыгаа давраагаад нэг ахыгаа ингэж байд юм шиг сонсогдсон байж магадгүй гэж бодлоо. Гүү шүү. Битэрэл хоол хийгээс бусад юм дөр үнэхээр тэнцүү байдаг шүү. Яг би нөгөө би л гэртээ их байгаад байгаа болохоор би бол хоолоо ичдэг, би л гэрийн хайш мэжлэг хийчдэг. Тэгэл зарим үед л те ингээд ахыгаа гэртээ байх үед за чи юунуудаа гэрээ цэвэрлэж даа гэтгчдэг. Тэгээ битэр гэртээ бол ингээд яг өөрийнхөө хөглүүлсэн юмыг болон өөрийнхөө юмыг өөрөө цэвэрлэнэ. Өөрөө ингээд дараараа гэсэн үүрэг хариуцлага. Би яг хөө тэрийг угаасаа анханасаа ингээд гэсэн би амар хилдэг байсан болохоор угаасаа ингээд суудсан. Тэгэл битэр ингээд өөрийнхөө хоолны хаягааг өөрсдөө шууд угаачин өөрийнхөө хөглүүлсэн хувцс мөсийг өөрөө шууд ингээд имплээ згслээд явчихна. Би угаасаа бас би ингээд ахыхаа ирээд ивх нэрт бол айгу яаж байгаа. Бэлдэж би үнэхээр сайн бэлдсэн. Үнэхээр ингээд цэмцгэрэн чаш юм цэгцтэй байлгаж сурсан юмыг ингээд янзлуулж сэхлүүлсэн. Яг угаасаа нэг тийм амар замбраагүй хүмжилтэй. Гэтэ ер нь аль ингээд те ингэх хэвээр энэ чинь ингэх хэвээр энд байх хэвээр тийм нүдийг ингээд ихсэн болохоор гайгүй байдیں۔ Гэтэ мэдээж тэгэл юм тийм. Гэтэ ер нь аль битэр тэнцүү байд юм уу? Харин яг нэг тийм зүгээр л өнөөдөр битэрийн хоолн дээр битэрийн ялгаатай байдал амар ажиглагдсан байхгүй. Yes. Совдоолохоор хийн штэ. Би болохоор хийх ёстой мó гэд. Тэгээд ер нь энэ ярианы сэдв дуусчихгүй. Тийм. Ер нь бол ингээд нэлээд бас ингээ хоолноос эхэлсэн, орой хоолноос эхэлсэн яриа ингээд бүхэлдэн баг эмхтэй гэр бүлийн амьдралын хүүх тийм штэ. Гэр бүлийн харилцаа, гэрийн ажил те. Нэлээд юм руу орлоо. Тэгээд бас амар гинти мөртлөө бас амар гоё ярих. Ер нь бол найзтайгаа ч гэсэн та нар ч гэсэн бас ярьдаг л хатаас тийм нэг тийм ямар нэг тийм гоё ингээд ухдаг тийм харилцаа. Тийм ухдаг тийм ярианы сэдв байдаг шүү дээ. Тийм зүйл байсан байх гэж би ер нь бол бодож байна. Тэгээд бид өөр амар гинти мөртлөө амар тийм гоё сэдвэр ирсэн баха. Энэ дээр ч гэсэн та хэд ингээд юм санал мүлжүүлэлтэй их юм. Тийм yes үнэхээр мүлжүүлэлтэй. Хүн болгоны л боддог ах уу. Та хэдээс ингээд хэлэх юм бол хэлээрэй. Та нар бас нэрээ одоо орой хоол молоо яаж юм? Хин хийж юм? Гадуур идэт байна уу? Хин хийж байгаа дээр хамгийн том суурь нь хинтэйгээ амьдарч байгаа гэдэг амар нөлөөлт юм байна. Ер нь бол хинтэйгээ амьдрахаас гадна чи айлын ер нь яг ингээд таны гэр бүлийн байдал ямар бас би ингээд айлын том тулдаа дүүнэртэй тулдаа орой хоол хийхгүй байгаа гэтгсэн мөртлөө би хэрвээ айлын баг байсан бол гэртээ хараад хоол хийдэг байх магадлал надад үнэхээр өндөр ахгүй юу? Тийм шүү дээ. Тийм. Чи одоо айлын ганц байсан бол тэгэл аавч ирж ажилтаа бол тэгэл хийн шүү дээ. Яа. Тийм байна да. Жижигэн сэтгэвсгэлээ маш жоохон өргөн хүрээг хамарсан яриа болчлоо. Тэгээд та нар бас санал бодлоо хуваалцаарэ. Ингээд нэг нэр юм чамайг нэг ярьж байгаа нэг хэсэг гэж толгоогоо бирсэн шүү дээ. Тэр үед би бодсон. За. Нөгөө нэг гинт ингээд чамайг ярьсан яриан дундаас ч нэг юм аваад тэгснэ ингээд битэр сайн нөгөө нэг подкастынхаа хаяг руу ороод үзэлтэй харсаахгүй. Тэгсэн чинь манай сүүлийн подкастын үзэлтэн битэрийн төсөөлсөн амар өндөр байдیں۔ Тэгээд битэр ингээд what хий сонсоод байгаа юм бэ? Хий үзчих. Гинт жоох ингээ айж магаад. Тэнгүүт ингээ би сая бодож байсан. Яна үнсэлт гэснэ анхны үнсэлт гэснэ. Яна тэр ингээ хүмүүс сонсдог шүү дээ. Гэж бодоод гэдгсэн. Тэгээд битэр ингээ одоохондоо нөгөө 4 дахь дугаар дээр явж байгаа. Тэгээд яг хүссэн шигээ тогтмол бол оруулж чадахгүй байгаа. Тэгээ ямар ч тач ингээ тийм сүүлийн дугаар дээр битэрийн дөнгөж сая битэрийн дугаараа бичээс өмнө харсан чинь битэрийн төсөөлсөн амар өндөр байсан байхгүй. Тэгээ битэрийн нэг за нэг
Битэрийн бодсноос л амар их байсан чи битэрийг хоёлоо гайхаад би бүр амар шокроод яа гэвэл би ингээд хүн сонсоод байгаа юм уу? манай совдоо ингээд нэг хэлдэг штэ ингээд совдоо ингээд бүх юм байдгээ би зүгээр л зочин шиг ирж юмаа бичээл хаяа явчихдаг гэд. Тэгээс өдөр редактор хийхэж бэлдсэн заяа. Тэнгүүд ингээд би ингээд хэдэн хүн бичсэн байна, үдсэн байна. Зээж харахгүй байж байгаад ингээд харч амар болгон. Юу вэ? Шокнд орсон. Тэгээ жоохон ичиж байна. Бага юм ярьж шээ. Йоо. За тийм байна. Тэгээд битэрийн сүүлийн дугаарыг сонссон тэр хүмүүс маань дахиж сонсож байгаа байлхаа гэхгүй. Тэр дахиад нэг жоохон утгагүй юм ярьсан байж магадгүй. Зүгээр л яг битэрийн яг энэ насны дахин бодож байгаа. Ингээ бодгдсон хүмүүс чинь ингээл бодоол байдаг шүү дээ. Тэрийгээ л гаргасан дугаар шүү. Тэгээ нэг бас битэртэй санал нийлхэнч байгаа. Битэр чинь ерөнхийдөө сая ингээд хоёр яг нэг юм ярьсан биш айгүй юм. Тустай л байлаа. Хэвчтэй байдлаар явлаа шүү дээ. Тэнгүүд бас та нар санал нийлхэнч байх бахс нийлхгүйч байх ах эсвэл бүр өөр боддгонч байх бах тий. Тэгээд бид хоёр хинийхэн ч зөв биш, хинийхэн ч буруу биш, та нарын ч зөв биш, та нарын ч буруу биш. Битэрийн ч зөв биш, буруу ч. Тийм байх шүү. Тэгээд дараагийн дугаартаа бас өөр зүйлийн талаар ярилцгаая. Тэгээд би одоо л намайг яваад иртэл бичиж чадахгүй хаа тий. Маргааш бичих. Ямар бол юм. Би ч ер нь хоолны гаргаж өгөө. First time cooking. Kinda nervous тийм бараг юу тусдаа хараад юм шүү. Чи бараг надад ингээд амар айцтай байна. Kinda nervous гэдэг ааш. Ерөөс энэ дугаарын нэр бол kinda nervous. Тэгээд яг намайг өдөө явахаас өмнө амжуул нэг хий. Хэрэг амжихгүй бол намайг явуулсны дараа хоёлаа гоё сониочин тааруулъя. Бид ярих гоё өөр сониочингууд зөндөө байгаа. Тэрийг гоё ярилцъя. Бас өөр гоё сэдвүүдээр ярилцъя. Тэгээд дуусах уу те? Тэгээд жоо урт дугаар болсон бол уучлаарай. Тийм. Битэр ингээ нөгөө яах юм айгүйх. Өмнөх дугаар дээр ясаар гаалтарлаа. Өмнөх дугаар дээр битэр дараагийн удаад гоё чимээгүй газар гэж ирсэн ч гэсэн одоо ингээ байрны нэг болонд түрүү нохоо дугуурлаа. Одоо энэ машин дугуурч юм. Тэгээд яг хуу хичээсээр л байна. Та идас хүлээсээр агаараа, итгэсээр агаараа. Kinda анхны удаа л хэлж штэ. Kinda nervous days. Yes. За тасгах тий. За баяртай. Bye bye. See ya.